За манай энэ дугаарын зочноор эрхэм хүндэт Гампүрв ах маань оролцож байна. Тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та сайхан урдж байна уу? За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. Бас энэ подкастыг сонирхож үздэг, бас сонсдог олон та бүхний үзэгч сонсогчдод энэ өдрийн мэндийг бас хүргэж байна. За гэлалаа. Таны хүрэлцэрж өрлөг хүлээ авсанд талархаж байна. Та юуны өмнө нэг өөрийгөө сайхан тавчхан бас ингээ сайхан танилцуулаад ойлоогоо яриагаа гоё цааш нь үргэлжлүүлээд явчих. За. Би бол мэрэгжлийн контрабас хөгжимчин, сонгодог хөгжимчин. Сургуульд байхдаа бол голдуу сонгодог хөгжим, симфони найрлаг хөгжим суух, контрабас хөгжмөр мэрэгжсэн, мэрэгжлийн хөгжимчин. 91 онд хөгжим бичгийн дунд сургуулийг төгссөн. Тэгээ 91 оноос өнөөдөр 2025 он гэх юм бол нийтдээ 35 жилийн хугацаа байна да. Энэ 35 жилийн хугацааг одоо ингээд ерөнхийдөө зүгээр томлоод өөрийгөө танилцуулбал эхний 20 жил нь бол цэвэр мэрэгжлийн урлаг, тайзны урлаг, энэ дотроо үндэсний хөгжмийг тэрээгээр дагнаж олон улсын зах зээл дээр Европ, Америк, Аз руу нэлээд олон тоглолтууд хийдэг. 93 онд их школын хамтлаг, 98 онд уян хамтлагаа Герман улсад, 2000 онд Порто хамтлагаа байгуулсан. Тэгээд 2010 хүртэл олон улсын зах зээл дээр этномузик гэдэг чиглэлээр бас дэлхийн хөгжмийн тэр салбар ертөнцийн Монгол үгс саатны хэмжээнд дуугар хөгжмийг бол бас нэлээд бараг 17-8 жил танилцуулсан. Тэгэхээр 2010 хүртэлх миний амьдралын 20 жил бол цэвэр мэрэгжлийн уран бүтээлч. Тэгээд 2010 оноос хойш өнөөдөр хүртэл 15 жил бол цэвэр соёл судлаач, эртний хөгжим судлал, эртний нүүдэлчтэй дуугар хөгжмийн судалгаа үүнтэй холбоотой нөгөө нэг соёлын бит бус өвлөө уламжлагч, язгуурын алтай хамтлаг, тоорон бүжиг, алтай ятаг, бууган ятаг гэх мэт юм эртний дуугар хөгжмийг дахин сэргээж монголчуудын соён гэхэл жоохон ч гэсэн хувь өргөчих сэтгэлээ зориулж бас нэг хүний амьдрал маш богинох нь. Тийм учраас энд өгсдө зүйлэг өгч үлдэхсдэ зүйлэг үлдээгээд үнд цэнийг бүтээхгүй бол бидний залуу насны дээр бид нэр олж харах гэсэн үнэт зүйл ховор байсан. Тийм учраас түүхэн сурвалжаар дамжуулж олон сайхан зүйлийг бүтээчих юмсан гэж ингэж зорж байгаа ийм 50 гарцсан нэг нэрхэн байна. За гэлалаа. Уламжлал, өв соёл. За монголчуудын одоо яг цаад тэр нэг амь мөн чанар гэж байна л да. Одоо өдий болтол тестжүүлсэн тэр оюун санааны тэр дархлаа гэх юм уу. За тэгээ таны судалгаа тэгээд алтай ятга хийж байгаа бүх зүйлс ганцхан хөгжимчин гэхээс биш арай юм өөр сүнслэг гэж бид нар ярьдаг байхгүй. Тэр цаа чанарын тэр юм нүдэнд үзэж харагддаг бидний нэг тийм нэг юм чанар байна. Тэр чинь монгол хүний нэг юм өөр нэг тийм юу байна, хүч чадал байна. Гэхдээ оюуны тэрийг бас илүүтэй судлаад гаргаа таниулах гэдэг ингэ явж байгаа гэж одоо миний хувьд өөрийнхөө ойлгодог. Тэгээд таныг өөрөх шалтгаан болсон байхгүй юу? Тий. Тэгээд мэдээж хамгийн түрүүнд монголчуудын өв соёл дотор хөгжмийн зэмсэг тэгээд эртний одоо хүү ертөл одоо ямар хэмжээнд яаж хөгжсөн бай талаар бас танд судалгаа бас бид нарт ингэ өөр сайхан тайлбарлаад өгвөл одоо миний судалгааны орон зай бол дунд 100 тэгээд түүнээс урагшаах үе гэсэн. За энэ түүхийн цаг үеэс урагшаах ярин хүн төрөлхтний хөөс хөгжилтэй холбоотой дуух урах хөгжим хэдэн үед байсан юм бэ? Хэрхэн яаж анхлан үүсэж бүрэлдэж бий болсон бэ гэдгийг илүү их сонирхсан. 2010 онд би эх оронд ирсэн. Тэгээд манай эхнэр бол ятгачин. Монгол Улсын говийн жүжигчин мөнгөртөн, тийм ээ? Тий. Би эхнэртэй Монгол ятгах тоглоулахыг бол маш хүссэн. Тэгэхээр миний өнгөрсөн уран бүтээлчийн амьдралд олон улсын зах зээл дээр энэ ятгахын тухай асуудал бол олон улсын хэмжээнд бол өрнөсөн асуудал. Би эхнэрийг бол Монгол ятгах тоглолт гэж ойлгодог. Би өнөөдрийн олон сайхан үндэсний хөгжмийг Монгол хөгжим гэж итгэж явсан 20 нас 30 нас тийм ээ. Би 40 ордохдоо энэ хөгжмүүдийн их сурвалж нь яг Монгол мөн үү биш үү гэдэгт бол эргэлзэж эхэлсэн. Олон улсын зах зээл дээр. Тэгээд миний эхнэр Хятадын гүйжин гэдэг хөгжмийг тоглолт байсан байна.
одоо би жоо ил тод ирж штэ. Тий. Нийт монголчууд бүгдээрээ ядах хөгжмийн яруу сайхан ихшгэлэнд сэтгэл нь уйсаж тий. Төмөн дэмбэрэл адасрангойгоор ятхын сайхыг гүн ихшгийг сэтгэлдээ оногсч тэрийг монгол гэж явдаг бол тэр солонгос ятах гэсэн байна. Тэрийг гүүжин гэдэг юм байна. Гүүжин. Тэрийг каягум гэдэг юм байна. Бас өнөөдрийн Монгол улсыг хэмжээнд тоологч байгаа энэ хөгжмийг хятадын гүүжин гэдэг юм байна. Тэгэхээр Монгол ятхын тухай би сонирхож эхэлсэн. За. Би олон улсад Монголыг төлөөлж байгаа учраас миний бүх төлөөл Монгол байх ёстой. Тэр Монголд үйлдвэрлэгдсэн байх ёстой. Монголд технологитой байх ёстой. Монгол уламжлалтай байх ёстой. Түүхийн их сурвалжаар 100% баталгаажсан байх ёстой. Монгол хүн Монголын уламжлалт хөгжмөө, түүхэн хөгжмөө өнөөдөр Монгол гэж тоглох ёстой байсан чинь анхаарал өөртөө шаардсан. 10 онд ирээд би бүртээ хамтлагийн үйл ажиллагааг ерөнхийдөө цааш өргөжлүүлээгүй, ерөнхийдөө энэ судалгаар орсон. Монгол хаан байна гэж үндэсний хөгжим дотор би хамгийн их тод орилсон. Тэгтээ тэр үед хүмүүс сэрээгүй. Нийт ард түмэн ч гэсэн, тухайн нийгэм ч гэсэн өнөөдөр ч сүнслэг орон зай Монголын оюун санааны хүч байна гэх боловч тэр оюун санааны хүч Монголын дуун соёл дох хөгжмийн асуудал дээр бүрэн-гүйц таньж чадаагүй асуудлууд нэлээд гарагдсан. Тийм учраас үндэсний хөгжимд байгаа олон хөгжмүүд өнөөдөр Монголд үйлдвэрлэгддэггүй. Нэг юм эмзэг асуудал хүндэж болно. Ард түмэнд бас өнөөдөр эмзэг байна, нийгэм эмзэг байна. Нийгмийн талаас өнөөдрийн үндэсний урлагтах дорны болон гадны хөгжим уламжлагдаад олон жилээр болоод үндэсний хөгжим болцсон энэ хөгжмөд байна. Тэрэн дотроос би Монголыг хайх гэж нэлээд өнөөдрийн 15 жилийг зориулж байгаа. Судалгаа хийсэн байна тий. Тэгээд энэ судалгаа маань мэдээж нийт Монгол хөгсаатнууд Монгол зүрхтэй Монгол сэтгэлээ хүн бүхэн бүгдээрээ мэдж байгаа. 2008 онд Ховд аймгийн манхан сум жарланд хайрхнаас олдсон 1500 жилийн түүхтэй ийм хөгжмийн зэмсэг хадны болсноос илэрсэн байгаа. Энэ хөгжим нүүдэлчтэй хөгжим. 10-нд надад ирэхэд энэ хөгжим хил даваад одоо юу хэмтэй шинжилгээ агтамын хүрээлэн ч юм уу археологийн хүрээлэн байгууллагад авт мэргэжлийн шинжилгээний байгууллагад авт тухайн 1500 жил хадгалагдсан ийм цуурай хайрцагтай модон хөгжмийг маш шаардлагатай авраа хамгаалахын тулд тэр технологи Монголд байдгүй учраас дэлхийн дахинд энийг зарлаж маш шаардлагатай хөгжмийг хамгаалахын тулд Герман улс руу явуулсан. Тэгээд хөгжим Герман улсад сэргээгдсэн Сузанна Шульц гэж эрдэмтэн энэ хөгжмийг нүүдэлчтэй хөгжим гэж араас нь бас хэд хэдэн хөгжим судлаачд орж ирсэн. Тэр нь голдуу түрэг угсаатны харжуу бай болно өөр Казахстаны ч юм уу тийм эрдэм судлаачд анхаарлын төвд тэр хөгжим ороод ингээд хэлийн чандад энэ хөгжим судлагдсан. Гэхдээ Монголд энэ хөгжмийг судалсан хөгжмийн судлаач байхгүй байсан. Тэгээд би Монголыг хайсан учраас нүүдэлчтэй хайх хэрэгтэй болсон. Нүүдэлч дотроос эртний нүүдэлчдэх Монголын сурвалж нүүдэлчдийг илүү түүх сонирхох хэрэгтэй болсон. Тэгээд энэ хөгжмийн араас би Герман руу 2013 онд экспертээр шинжилгээ агтамын ерөнхий эрдэмт нарийн бичгийн дарга Галбаатар ахын одоо дэмжлэгтэйгээр дэшгээ шинжээчээр очсон. Очиж бүх юм бүгдээ судалсан. Тэгээд өнөөдөр хүртэл хөгжмийн төлөө зүтгэж байгаа. Энэ хөгжмийн судалгааны хүрээндх орон зай нь өөрөө наандаж 3500 жил. 3500 жилийн доторх нүүдэлчийн дуу хор хөгжмийн соёлыг дуу хор хөгжмийн судалгааг би ерөөдөө барагцаална гэсэн үг. Хаана ямар судалгаа байна гэдгээ. Тийм учраас би Монголын дуу хөгжмийн наандаж одоо түүхийн орон зайдах орон зайг түүхийн цаг хугацааг 3500 жилээр хангалттай явж чадхаар ийм дотор хэмжээний суурь ойлголттой болсон. Түүний зааталд олон улсын угсаатны хөгжим судлалын судалгааны арга зүйг маш их сонирхсан. Жишээлбэл Бол авар гэрэний торгоны замын эртний хөгжмийн судалгаануудыг ерөнхийдөө бол нэлээд шуурдсан. Тэрэн дотор Монгол байна уу? Монгол минь тэрэн дотор байж байх вэ гэж явсан. Гэхдээ тэрэн дотор бол Монгол байсан. Гэхдээ дүр төрхөө өөрчилсөн байсан.
Ягаад гэхээр өнөөдрийн Шинжаа уурын газар нутаг тэр элсэн цөл Такамаклагийн элсэн цөл Баян нуурын урд засах газар, Баян голын урд засах орно. За тэр газар нутгаар олдсон Жагнлуугийн болон Ян хаан археологи олдурт хөгжмийн зэмсгүүд бол ерөнхийдөө бол Алтан ятгын өмнөх төр үеийн хөгжмийн олдурууд тэр Хятадын газар нутагт өнөөдөр хамаарч байгаа учраас Хятадын археологид хамаарад Хятад хөгжим гэдгээр тэмдэглэж олон улсын хэмжээнд авч үздэг. Тэрийг олон улсын хэмжээнд торгоны замаар эртний Вавилон, магадгүй Месопотамиас торгоны замаар Хятадд үүссэн гэх. Энэ бол эртний Грекийн харпын төрөл байна, босон ятгын төрөл байна, номын ятг, өнцөгт ятгын төрөл байна гэж олон улсын судлаачид хардаг бол энэ дундаас би Монголын хөгжмийг, нүүдэлчтэй хөгжмийг бол би таньсан. Шалтгаан нь маш амархан. Ерөнхийдөө эртний торгоны замаар авчирсан хөгжмөд 3000 жил өмнөх хөгжмөд. Үргэлж цартаа одоо жишээлбэл Алтан, Хват хэсэгт Улаган гэд газараас олдсон үргэлж цартаа Пасирикийн ятгаага тэр скифчүүдийн ятгалтай өнөөдөр Чингис хааны үндэсний музейн хаан найралт скифийн ятгад олгогдож байна. Энэ Монголын сурвалжт эртний нүүдэлчдийн юу бол биш. Язгуур бол байхгүй. Энэ бол торгоны замаар Асир, Ольбо, Хартингсаар дамжаад Алтай Хват хэсэгт орчилсан эртний Грек, Ромын олон уцад ятгахын нэг төрөл байхгүй юу? За. Нүүдэлчдийн ятгыг таних амархан ийм тал цартаа ярьсан тийм ээ. За. Нэг үзүү энэ тал цар нэг 5-6 удсанд байж идэг. Эндээс нөгөө нэг малт гэх болохоор малын гаралтай хөгжийн зэмсгүүд хийдэг, арьс ширийг илүү ашигладаг. Тэ жишээлбэл манай эртний өмнөх 13 доо зуунд хамаарах Лонтова буюу лууд болны зохицолбоороос олдсон хэл хуурай асуудал байна. Тэр 3300 жил хэллэгд. Тэр ясан хэл хуурай байсан. Ингээд авах хэрэг аваад үсэх юм бол Лонтова Сездан бол өнөөдрийн монголчуудын хамгийн сайн мэдэх яруу найргийн ох монло ноён оргилоос иш инж нашхан төсөн нутаг. Зүүн өмнө хэсэгтэр төсөн. Эндээс зүүн тал руугаа ороод Төв аймгийн морин толгон биш. Тэндээс хүннэг үеийн ясан хэл хуур дандаа яс олсон. Тэгээд баруун хой тал руугаа уус сагилын соёл, сагил Туваагийн соёл гэж авч үзэн. Амарлингийн соёл дээр бас ясан хэл хуур. Тэр манай эртний өмнөх 5 дугаар зуун. Хошоо Хакасын таштигийн соёл. Ийшгээ хошоо яваад ирэхээр манай эртний ойролцоогоор 7-10 дугаар зуунд хамаараад ирэхээр хүрэл ялцсан хуурууд болоод ирнэ. Дураалын дээдэд Камагийн соёлд хамаарах хүрэл хуур манай эртний 10 дугаар зуун. Эдгээр хэл хуурын чим мөр, газар зүүн байшил, орон зай, тархалтыг судлах юм бол энэ нь тэжигтэй дөрвөлжин булшны соёлтой 100% хамаардаг. Дөрвөлжин булшаа дагч хөгжсөн. Баруун талдаа бас дахиад 3500 жилийн төвөгтэй буган соёлоо дагсан Алтай ятгах шиг ийм зураа хайрцагтай жавц хөгжмөн соёлтой. Ингээд нүүдэлчтэй хоёр том жигүүр юм дундаас гараад ирдэг гэсэн. Амин сүнсний тухай чи ярьсан шүү дээ. Амин сүнс гэдэг зүйл чинь өөрөө тухайн үндэд зүйлтэй холбоотой гэсэн үг. Бид амин сүнсийг өнөөдөр үнэлж байгаа учраас чи дээр энэ сууж байгаа. Хэрэг үнэлэхгүй бол амин сүнсэнд үнцэн байхгүй гэсэн үг. Тэгэхээр үнэлэмжтэй холбоотой гэсэн үг. Тийм учраас аливаа үнэлэмж үнэт зүйлийг бүтээдэг учраас нүүдэлчдийн хийж бүтээсэн түүхэн онцог уягтдаг том орон зайд бүтээгдсэн төв хөгжмийн соёлын үнэт зүйл нь түүхэн цагаагаар баталгааждаг. Энд амин сүнс нь хамгийн нандин зүйл байдаг. Тэгээд тэрийг цаашаа илүү өргөжлүүлээ. Одоо Алтай ятгах олдохдоо бүрэн бас дутуу байх шиг байсан шүү дээ. Дутуу байсан. Тэгээд одоо яг энэ өнөөгийн өнгө төрхийг та яг яаж судалж гаргаж одоо ингээд бүтэн болгосон бэ одоо. Тэр Герман даах бас нэг жоох өөр байх шиг харагдаж ирсэн тий. Тэр талаараа таны өнгө төрхөө бий болгосон талаар. Энэ болохоор орчин үеийн хөгжимчтэй тоглох шаардлагад нийцүүлж акустик музик археоакустик гэдэг юм. Судалгаагаар энэ акустикийг бол шийдсэн. Тэгээд энэ өөрөө эвэртэй янгар ямааны толгойтой байгаа нь их болдор ийм байсан гэсэн ойлголт бол биш.
Их холдор бол хүзүү, толгой, хүзүү, цар гэсэн гурван юм дээр холбоосон дээр байгаа. Босод жогц татагч, нэмэлт баахан ч юм уу, чих ч юм уу, бас царнаа татсан тэр тег модны асуудал тийм бол юу ч байхгүй. Өөрөөр хэлбэл юм шанган гой цартаа нэг юм хилэнц тохорхоо шиг нэг иймэрхүү юм байгаа. Энийг бүрэн бүтэн болгохын тулд хоёр зүйлийн том судалгаа хамгийн түрүүнд хийгдэж байгаа. Нэгдүгээрт энэ дээр түүхийн судалгааг бол надаас хамаарахгүйгээр археологийн эрдэмтэд хийгээд гаргацсан. Герман Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааны одоо юун дээр судалгааны хүрээнд энэ хөгжим 6-аас 7 бас 7-аас 8-д хамаарна. 1500 жилийн төвхтэй хөгтөрг үед хамаарна. Энэ хөгжим дээр эртний бичээстэй гарсан. Бас царныхаа зүлхэн гэдэг энэ царны авталтай хадны зургийн дүрслэлээр зурсан анх хомрыг харуулсан юм зураастай. Энэ өөрөө асраг утга агуулгатай. 1500 жилийн өмнө Монголын сурвалжид нөтөлчд ийм ятгах хийхдээ царны нуурын мотор үлддэг гэсэн. Модных нь нэмэг нь 2 мм зузаан. Энэ хэлж шээ. Тийм байна, царын хэлж байна тийм. Бид өнөөдөр Орос улс социалист бүгднэрд холбоод улсын хөгжим урлаач хэлж Яравай морин хуурын царыг модоор урлаа гэж бахархдаг бол 1500 жилийн өмнө нөтөлчд царыг модоор уралдаг байсан гэхээр 1500 жилийн өмнөх хөгжмийн урлах асрын төрөгдсөн. Тийм байсан байна. Хоёрдугаарт модон дээр дахиад жогц татагч юм тег модтой байсан. Тег модтой. Тэгтэй. 1500 жилийн мод наалттай гарч ирсэн. 1500 жил. Өнөөдөр бидний амьдралыг зарим юм модны эдлэл гүцэх хугаар салж ундаг байхад 1500 жил тег модтойгоо ингэж гарч ирсэн гайхалтай. Энэ хөгжим дахиж сэргснээр архео хөгжим судлалын нүүдэлчдийн асар том түүхийн орон зайг холбож өгсөн. Өнөөдрийн язгуур урлаг угсаатны хөгжим судлалтай холбосноор бас түүнийг дагаад Монголын түүхэнд хөгжмийн тухай судалгааны том орон зайн үүсгэж нээчихсэн. Олон зүйлийг юм бол бий болгосон. Энэ судалгааны дараа хоёр зүйл бол маш чухал. Энэ бол нэгдүгээрт classification буюу англи зүг. Англи зүг гэдэг бол чи тэрийг ураг удмын холбоос ярьж байгаа. Одоо чиний ураг удмын хэрэг судлах юм бол 9 үеэс цаашгаа судлахад амаргүй штэ. Бичгэн сурвалж хэрэг үлдээгүй бол аман сурвалжийн хэмжээнд 9-ийг энд ингэж бүртгэж баримтж болно гэдэг бол Алтай ятгахын хувьд болохоор нь түүхэн одоо бичгэн сурвалж дотор нэг 2 дугаарт зургийн сурвалж 3 дугаарт археологийн сурвалжууд дотор энэ бүх сурвалжууд явж байдаг. Дэлхийн хэмжээнд их хөгжмийн англи зүг одоо шинждэг, судалдаг хамгийн том судалгааны маш түгээмэл хэрэглэгддэг судалгааны арга зүйн хоорон бостол сакс нарын classification ангиллалцсан. Энийгээр дэлхийн олон 10,000 хөгжмийн англи зүг шинждэг. Энийгээр дамжуулаад Алтай ятгахыг хэрвээ шинжих юм бол энэ нь 3 том их ай сав байна гэсэн үг. Эхнийх нь бол идиофон буюу цоглог хөгжмийн ай, хоёр дахь нь болохоор мембранофон буюу ширний аймаг. Гурав дахь нь кортофон буюу цурын хайрцагтай жавц хөгжим, дөрөв дахь нь эрофон буюу үлээр хөгжим, тав дахь нь электрофон гэдэг ингээд тусдаа орчин үеийн хөгжмөд болоод явчихна. Тэгэхээр Алтай ятгах 3 дахь ангиллал буюу кортофоны төрөлд орно. Кортофон болохоор цурын хайрцагтай. Энгийн симпл кортофонууд нь болохоор ятгах шиг зүгээр жавц татсан хөгжмөд. Үүнээс эхлээд хүзүүдээ, хүзөөгөө, нумтай, нумгуу, цоглогтой гэдэг бүх төрлийн ийм цуурай хайрцагтай акустик хөгжмүүд зөвхөн кортофон 3 гэдэг индексээр дамжуулаад судалдаг гэсэн үг. Тэгвэл Алтай ятгах бол 313-ийн 133-т хамаарах бусаа ятгахын бүлтэх нуман хүзүүд болон өнцөг татгад хамаарж орж ирдэг. Эртний нүүдэлчдийн угсаатны төлсөн ятгах гэдгээр энэ хөгжим гарч иржээж түүнд нь тааруулаад энэ хөгжмийг дахиж сэргээж гинэ гэсэн. За. Зөвхөн мэрэгжлийн хөгжмөлтгүй энгийн хүмүүс бүгд яг морин уршигаа дээдлээд гэртээ тавьдаг. За тэг өөрсдийнхээ хэмжээнд тоглодог. За зүгээр хөгжим тоглох
гэхээсээ илүү тэндээс одоо энэ тайвширлыг авдаг. За сэтгэл зүгээ засдаг. За тэгээ өөр одоо хүний сэтгэл зүйн одоо ялангуяа монгол хүний тэр нэг сэрэх гэдэг одоо бид нар маш их ярьдаг болсон. Тэр цаад тэр сүр сүлдийг сэрэхэд бас ийм тийм амьтай сүнстэй ийм өвөрмөц магадгүй ирээдүйд биднэрт ингээд зориуд олдоод бидэрт нэг илгээхсэн бас бидний нэг сэтгэл зүгээр бас энэ хөгжмийн тэр цаад гэрц авиа дуу тэр авиагаар бас нэг бидний сэтгэл идгээхэд бас их юм ирээдүйд бидний хойч үед юм айгүйх тийм нөлөөтэй болов гэж одоо би бас тэр талаас нь сүнслэг талаас нь хардаг байхгүй. Тэгэхээр таны судалгаанд одоо шийдвэл Алтай ятгыг жил болгон тагж гин үү. За тэр тагж байгаа бас тэр нэг утга учир гэж ярина шүү дээ. Тэр цаад бэлэг зүүн бас ямар ач холбогдолтой юм биднэрт бас монголчуудад. Тэгээ ер нь Алтай ятгыг тоглож сурахад за ер нь гэртээ тавих ер нь тэр дуу авианаас нь ямар мэдрэмжүүдийг монгол хүний тэр цаад дотхыг бас хөвлөж байгаа тийм одоо бодит явдал жишээ одоо тийм судалгаанууд одоо танд мэдрэгдсэн зүйл байна одоо энэ бас тодорхой бас олон жилийн хугацаанд бас сонирхолтой. За одоо би шүү дээ судалгааны үг хэллэг хэрэглэхгүй хүн судалгаагаар яхаа боллоо. За энэ одоо ингэ болоо. Энэ ингэж гарч ирсэн. Амаргүй том судалгаа 15 жилийн судалгаа. Одоо энгийнээр ярих юм бол энэ хөгжим 6 утастай. 6 утастай. Энэ дотор Монгол ухсаатны одоо дууны бүх ихшгэлгээнүүд нь энэ 6-д орцсон байгаа гэсэн үг. За ихшгэлгээ гэж юм нэр ихшгэлгээ. Монгол ухсаатн гэдгээр ярих юм бол бид өөрсдөө Монгол гэж ярьж байгаа боловч энэ дотор одоогийн байдлаар тэмдэглэгдсэн 54 Монгол ухсаатны асуудал гэдэг яригдана. Зарим ухсаатны нэрийг бол бид мэдэхгүй. Тэ. Гэхдээ Монгол ухсаат нь газар зүүн байршил байгалийн дах үйлдэл давтамжийн нөлөөгөөр тухайн газар орон зайд маш олон зуун жилээр амьдарсан Монгол ухсаатны нутгийн аялал хэл дуун урлаг өгүүлхүүн энэ бүх ам яруу найргийн асуудлууд чинь өөрөө байгальтай холбоотой. Товчхонтой. Одоо хоёул сүнслэг зүйлийн тухай ярьж байгаа юм чинь. Тэр сүнслэг зүйл нь өөрөө дуу авиа байдаг. Чи тэр монголоор ярьж байгаа шиг чи тэрийн яриаг тэг яг ижлэх нь тийм онг аялгаар энэ хөгжим хөөрөндөг гэсэн. Энэ өөрөө их шиг хоорондын завсар байгаа маш олон бичил элементүүд доторх үйлдэл давтамжийн зөрүүн дээрээс хэл гэдэг зүйл өөрөө өөрчлөгддөг. Хөгжим бас тэгж өөрчлөгддөг. Энэний 6 их шиг одоо ингээ хөглөсөн байгаа шүү дээ. Энийг жаахан өөрчлөхөд энэ ихчлэхэд тэр ч ихтэй орол. Дуу орохгүй гэсэн. Хэл гэж тийм эмзэг гэдэг. Бид нарыг бүтээсэн гол үндсэн зүйл нь байгаль өөр байдаг. Байгаль дээрх давтамж хүний биед оршдог. Хүний биед оршиж байгаа давтамж хийгээд энэ дээрээ энэ 6 их шиг хүний биед 6 хурд болж орцсон байдаг. Тэр 6 хурд өөр гэсэн давтамжтай болоод тэр давтамжаар дамжиж монгол хүн энэ дуу авиаг таньдаг. Амин сүнс нь тэр өөрөө. Би чамтай яг ийм аялгаугаар германаар ярих юм болж ойлгохгүй. Нөгөө би хятадаар ярих юм болж ойлгохгүй. Тэнд нэг нарийн баг байхгүй. Яг тэрнтэй ижлэх. Тэгэхээр хөгжмөр дамжуулаад монгол аялгыг тоглохын тулд энэ монгол гэрц дууралт дүүрсэл их шиг хооронд маш нэлийн тогтолцоо өөрөө монгол хүний хэл нутгийн аялал бүтээц учраас хөгжим монгол байгаад байгаа гэсэн. Тэгэхээр амин сүнс гэдэг зүйл гэдэг маань өөрөө тухайн зүйлийг ам оруулдаг. Бидний хувьд бол сүнсний асуудал байна. Тийм байна. Энэ хөгжим бас сүнстэй. Энэ хөгжим дуурнаа. Маш гоё дуурна. Ярьж байгаа хэсэг нь энэ аахгүй юу? Энийхийг бид сонсоод энэ уул, энэ алтай гэж бид тэрнийг ойлгодог. Тэгэхээр энэ хөгжмийн түүх Монгол ухсаатны хэмжээнд бол юан гүрнээс биш. Их Монгол улсаас ч биш. Хүннүүгээс бүрч биш. Тэрнээс урагшаа. Homo sapiens-аас урагшаа.
Неандерталчуудын хэмжээндээс энэ хөгжим орж ирдэг. Энэ дуу аваа, энэ их шиг 5 хөгжгийн асуудал гэж орж ирдэг. Яагаад 70,000 жилийн өмнөх энэ хөгжмийг ихшгэлгээ би яагаад яриад эхэлчих вэ гэхээр энэ археологи олдвороо баталгааждаг зүйл. Өнөөдөр дэлхий дээрх хамгийн эртний хөгжмийн зэмсэг неандерталчуудын тоглож байсан 4 нөхтэй лимб хөгжим. Тэнд 5 ихшгэлт байсан. Өнөөдрийн ийм 5 ихшгэлт байсан. Энэ ганц монголчууд 5 ихшгэлтэй байдаггүй штэ. Дэлхийн хэмжээнд энэ 5 ихшгэлт байдаг. Харин бид өөрсдийнхөө нутгийнхаа аялал болон хэлээрээ дамжуулж түүнийг бүтээдэг. Зүгээр энийг Япон хятадчаа Азч бай ийшэг бүр орчин үеийн бүлэс рок попч энийг сонсох юм бол энэ чинь тэнд байдаг. Тэн дээр хоёр зүйлээ маш том тулгуур хөг гიშгэлгээ байдаг. Тэр нь 4 болон 5 гიშг байдаг. Тэр нь болохоор энэ 4 энэ 5 буюу 4 гიშг 5 гიშг гэсэн үг байхгүй юу? Энэ дээр рок попын болон джазын болон бүх сур бүлэс бүгдээрээ кварт квинт гიშгээр хөглөгддөг. Өнөөдрийн сонгодог бүх хөгжим бүгдээрээ кварт квинтээр хөглөгдөнө. Тэгэхээр кварт квинтээ монголчууд бол өөр юм сөйлөж эзэмшиж болохгүй хүн төрөлхтний хэмжээнд байгалийн шинжилгээний үндэслэлтэйгээр нийт 12 гიშгийн гол буюу голдож гიშг нь учраас энэ маш тогтвортойгоор бүх хүнд байгальд оршиж төрсөн. Тэгэхээр нүүдэлчтэй гонц одоо сонирхолтой юм бол кварт квинтээр одоо икл морихуур, икл хуур, морихуур энийг хөг ягаад монголчууд гоё сайхан таата байна гэхээр энэ хөгөндөл байгаа. Тэгээд ямар ихшгээс энэ хөглөгдөх вэ гэдэг нь тухайн хугацаанд нутгийн аялгаас хамааралтайгаар бид нар голдвол я бемол, ми бемол, бемолийн буюу доошлуулгатай иймэрхүү үгнүүдийг бид илүү их ашигладаг. Тэгэхээр монголчуудын хамгийн сайхан хамгийн дээд сэтгэл татан байгаа тэр гой хөгжмийнх нь амин нандин зүйл нь тэр доошлуулгатай бемолийн танаалцанд байдаг иймэрхүү хөг гიშгэлгээ. Энэ дотор монгол үхс саадны бүх төрлийн дуу хоор хөгжмийнх нь зогц, тулгуур, тогтолцоо энэ дотор байдаг. Алтай ятг бол ямар ч үхс саадны хөгжим, язгуур хөгжимд бол бүрэн нэцэх боломжтой. Одоо бясалгал гэж ярьж байна шүү дээ. Бясалгалыг бол зүгээр бас тэгж бас бодож болно. Энэ дээр олон зүйлүүд байна. Дуу хоор хөгжимтэй холбоотой. Бясалгалын асуудлыг бид нэг шийдэж болж байна. Музик терапи хөгжмийн эмчилгээний асуудлыг бид бас Монгол ийм язгуур хөг ихшгэлгээ үүгээр дамжуулаад Монгол хүнийг буцаагаад сэвтсэн хөгийг нь тэгшлэж бас болж байна. Энийгээр бас хамгааж бас болж байна. Ийм бүхэн бүгдээрээ л Монгол хүн гэхээс илүүтэй Монголын газар нутагтай холбоотой асуудал. Тий. Нөгөө тэгвэр өнөөдөр газар нутаг руу газрын хэвлээ, газрын хөрсөг маш их зоригтойгоор гэмтээж байгаа. Тэндээс маш их хэмжээний баялаг олборлолт хийж байгаа энэ нөхцөлд энэ байгалийн давтамж энерги өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлт нь өөрөө Монгол хүнд бүтээгдсэн язгуурын нөгөө давтамжийг чинь дахиад буцаагаад хөндөх аюултай учраас нийтдээ нөгөө аватар шиг юм бүх хүн системийн хувьд цогц байдаг зүйл байхгүй юу? Хоорондоо уялдаа газар нутаг энэ дуу энэ давтамж гэрц бидний нутгийн аялах хэл бидний хэрэгжилж байгаа дуу хөгжим энэ мал тийм ээ энэ тавах шүү мал энэ нүүдэлчнээс соёл бүхэн бүгдээрээ маш өндөр хэмжээнд байглаасаа ингээд системчлэгдсэн, програмчлагдсан энийг нүүдэлчдийн соёлыг зохицоороо бид ингээд олон 100,000 жилээр оршидсан байгаа юм дээр өнөөдөр газрын хөрс болон гүний асуудлуудыг сэвтээх нь осолтой. Заагаараа. Яагаад осолтой гэхээр би олон улсад 17-8 жил болсон. Би өөрөө бас нэг судалгааны объект өөрөө болдог байхгүй юу? Хүнөө нутагт 17-18 жил болоход эргээд Монгол үгийг санахад хэцүү мөртлөө гермог орчлоод идэг. Яг ингээд ойрхон байдаг бол орж ирэхгүй гэдэг. Тэр нь их санаа. Нөгөө нэг нутгийн аялга гэдэг шиг герман дотчаар германы аялга
Монгол аялгыг өөрчлөөд Монгол хүнд ороод ирсэн байдаг. Тэгээд герман төрсэн хөөхд цэвэр перфект герман хэлтэй мөртлөө монголоор яг гадаад хөгжиж болждаг. Энэ энерги давтамж гэрцэж ингэж хүчтэй нөлөөлдөг байхгүй соёл гэдэг чинь хүнийг өөрчилдөг байхгүй. Тийм учраас Монгол улсын газар нутаг дээр хэвлийн бүрэн бүтэн байдал бол монгол хэл соёл дуу язгуур хөгжимтэй монгол хүнтэй одоо ч нэрээд байгаа нарийн нанд нь бүх юмдаа ч салшгүй холбоотой тэр давтамж өөрчлөгдөх магадлал асар өндөр. Хүмүүсийг одоо цаг чинь хөгжмөөр хүнийг нэг оюун санааг идгээ ангаадаг, оюун санааг ангаана. За тэгээд тэрийгээ дагахаар хүний бие махбод хүртэл идэгдэг. За тэгээд ер нь ялангуяа монгол хүний тэр цаад чанар нь бас нэг жоохон бас нэг юм унган хэвээрээ бас тэр юу бас гайгүй байгаад байна уу бас алдраагүй. Тэгэхээр ямар нэгэн язгуур хөгжимтэйгээ ингээд сонсохоор бас нэг юм өөр тийм давтамж үүсээд одоо шиг таны судалгаанд одоо хүн өвчнөө ангаах энэ одоо ата ятгыг сурснаар тоглосноор сонссноор ингээд өөрчлөгдөж байгаа тийм бод жишээнүүд жишээлбэл одоо тийм юм болсон уу одоо хүмүүсийн яриа янз янзын идэлтэй олон улсын хэмжээнд музик терапи гэдэг хөгжмийн эмчилгээ 1970-ад оны дунд үеэсгэлээд нэлээд өргөн ингээд хөгжөөд өнөөдөр ангаахын салбар дотроо хөгжмийн эмчилгээ нь явж байдаг гэсэн. Тэ. Бид их хожуу энэ дэлхийн шинжлэх ухааны зарим ийм асуудлууд руу жаа өнгөж харах гэдэг шиг байгаа. Энэ дээр нэг зүйл нь нөгөө нэг хөгжим чинь одоо ч хэлээд нөгөө нэг жавар үргэлээ гэж ярьж байна да. Тий. Гэрийн жавар үргэлээ гэдэг. Гэрийн жавар, сайхан жавар үргээ гэдэг нь ойлгохдоо нэг тийм гоё жавар гэдэг үргэнэл гэж ойлгоод байгаа. За нөгөө талдаа хүний сэтгэл сэргэж яана гэж нэг ойлгоод байна. Хиймэр сэргэжлээ гэж ингэж яриад хүмүүс түүнийг яг бит байдлаараа хэлж тайлбарлаж чадахгүй далд чанд байдал дээр нэг дуу авяг тусгаж аваад нэг юм ярих гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр байгаа хөгжмийн энэ дууралт энэ агаарын багны шидэлчтэй дөргөж байгаа. Хөгжмийн дууралт сэлхтэй маш гүн сэлдэг учраас энэ болон тохоо энэ шкавна болон тохоо бидний огт хардаг бүх юмнууд руу чинь нэвчиж ордог дуу байна. Тэгэхээр тэнд юу байдаг гэхлээр нь хэдийгээр энэгээр хүмүүс ярьдаг ч явдаг ч гэсэн энэ байнга агаар хөдөлж байдаг ч гэсэн шкавны доорх агаарыг төдийлөн хөдлөж чаддаггүй. Тэнд удаан хугацаанд агаар тогтмол байж байгаараа агарын бүтэц өөрчлөгдөн. Муу энерги урамтлал бий болдог. Тэрийг чинь эн хөдлөгдөг учраас жавар үргэн гэдэг байхгүй юу, тийм ээ. Энэ ангаах тал дээр дамжуулаад энэний давтамжаа дамжуулаад хүнийг ангаах боломж бол хангалттай байгаа. Энэ бол байх боломжтой асуудал. Тэгэхин тулд бид гэрцэн болон давтамжийн тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр гэрц давтамжийн ойлголтыг юу гэж ойлгох вэ гэвэл бүх хүн бүгдээрээ 5 мах бод дуваагдчих байгаа. Өнөөдөр энийг ер нь манай Азийн болон дорны улсууд ялангуяа 5 махбод бол эртний эсхэг хятадын тийм ээ Европ руу ч гэсэн 5 махбодыг дэлхийн ертөнцийн бүх юмс үзэгдлүүдийг дэж авч үзэх гэдэг. Энэ 5 махбод маань өөрөө бие биенээ итгэдэг чанартай. Бие биендээ дайсгалдаг чанартай. Бие биендээ нөхөр болдог чанартай. Олон шинжлэх дотор агуулж байна. Тэгээд одоо жишээлбэл би юу гэж ойлгосон бэ гэхээр мод галыг асааж байна. Галыг тэтгэж байна. Гал нь шороо олж байна. Шороо нь төмөр болж байна. Төмөр нь ус олж байна. Ус модыг усалж байна. Бүгдээрээ өөр өөр өнгөтэй. Мод ногоонтой, гал улонгтой, шороо шар, төмөр бодаас саралдуу ус цэнгэртмэ. Хөгжим бас тийм. Хөгжим бас тийм байна. 5 мохтой онол дээр эм бүхэн бүгдээрээ нийлээд тухайн хүнийг ангаад 5 мохтойхоо энэ онлынхаа дагуу энэ ангаах чадлынхаа дагуу хүний бүх бие эд эрхтний асуудлууд амтлахаас эхлээд тэгээд дээрээс зүг чигээс
улирлаас тийм ээ олон шалтгаануудын бүгдийг ангаах асуудлууд яригдаж байна. 100 бол ерөнхийдөө гал улаан өнгөтэй. Зуны улирлд халуун амт бүхэн хоол иддэг. Одоо таарах зүгчиг нь өмнө зүг нөлөөлөх эрхтний асуудал. Тэгээд бүхэн бүгдээрээ юм байгаа үед хөгжмөр дамжуулаад гал ямар шиг ихтэй байдаг вэ? Улаан өнгөтэй хэрэг байгаад тэр нь мибмол гэдэг их шиг байх юм бол тухайн мибмол гэдэг их шигэн дээр таарсан хөгжмөг тоглох юм бол тухайн зүрх гэдэг эрхтнийг ангааж болно гэсэн үг. Тийм ээ. Яг тэрэн шиг шороо ямар байж болох вэ? Төмөр ямар байж болох вэ? Өнөөдөр хавар сүүлсаар удахгүй зуны ихэнх сарын тийм ээ. Энэ үед бидний Алтай магтаалаас аваад үзэх юм бол Алтай 13 хориглынхаа гол эзэн Алтай шаргал морьтой алиа хонгор бууж ирнэ. Эндээс эхлээд Алтай магтаал маань зуны 3 утаа сард нийт ард түмэн баясан цэнгээд гэдэг нөгөө нэг их шигтэй ч дуудаж холбоотой асуудал. Тэр хооронд ч нэг хар лусын үүд нээгдээд намар цаг болоод хар лусын үүд хаагдаад нийт ард түмэн бүгдээр жаргац ингээд намрынхаа болон өвлийнхөө юмд нэг бэлтгэлтэй ороод буцаад алиа хонгор буцдаг гэдэг. Яг иймэрхүү юмнууд дотор чинь эрүүл мэндийн дуу хөгжмийн нийт Монгол угсаатныг ангаах байгалийнх нь бүх зохицолтой уршдаг. Тэгэхээр хөгжмөр дамжуулаад улирлын чанартай, гэр завтамжийн чанартай бүх бүгдээр нь тооцоолоод тухайн хүнийг ангаах бүрэн боломжтой. Тэгвэл тэр гэр завтамж 432 гэрц байх ёстой. 432 гэрц яагаад байх ёстой вэ гэхээр энэ нь тэрэн би судалгааны арга руу орохгүй гэсэн ч гэсэн энэ дээр жоохон арга хэлнэ. Яагаад гэвэл Пифагорыг хүн төрөлхтөнд мэддэг. Пифагор манай өмнөх 4-р зуунд 5 хүрднээ тооцоолбор энгийн ардын бутрааг зэрэгтэд оруулаад нийт 5 их шигтэй ийм алхмаар квинтэн цэрэглэгч бид ярьж байна. Хөгжмийн их шигийн тогтолцооны давтамжийг нь тодорхойлсон. Энийгээр ля гэдэг их шиг тэг 10,067 68 33 гэдэг. Энэ нь А-гийн 8 зэрэгтэй 432 Гц гэнгээ би энэ тухай ярьж байна да. Энэ математикийг гаргачлаа. 432 Гц төрийн би 5 мохтой онол дээр 12 жилтэй байдаг. Нэг махбод нь 12 жилтэй байдаг. Хэрвээ тэр гал хулган жил явах юм бол улаан хулган жил явах юм бол тийм ээ мэдээч махбодын хувьд бол галаа нь ойлгомжтой шүү дээ. Хулган жил эмхтэй явах юм бол улаагч хулган жил гэдэг шиг яг энэ бүх бүтцч хөгжмөөр байдаг аахгүй. Энэ 12 жил бүгдээр хөгжмөөр байдаг. Хөгжим 12 жилтэй бол 5 махбод 12 жилтэй. Хөгжим арга бэлэг шинжтэй мажор минорыг хөгтэй байх юм бол 5 махбод арга бэлэг шинжтэй. Байгалийн шинжилгээ болж байна. 432 Гц чи энэ 12-ийнхаа бүхлэг доонд хуваагдахаараа бүхэл 36 гардаг. 432 Гц маань. Бүхэл 36 гэдэг маань энэ өөрөө их шиг хүн рүү нэвчж ордог учраас эрүүл мэндийн хамгийн сайн дархлаатай үйлс давтамжийг гаргаж идэв. 432 Гц. 440 Гц нь регрессийн тэгштэглэр, шулууны тэгштэглэр тооцож гаргахдаа логарифм 10 зэрэгтээр 27500 гардаг. 27500 А-гийн 8 зэрэгт аваад үзэхэд 440 Гц, 440 Гц-ийг 12 өвчлөлтөй хуваахаар нь 3-аас 6 гардаг. Сатааны тоогоор 70-аар дуусдаг. Хэрвээ гар утсаа идэлж бодож болно. Тэгэхээр 440 Гц эрүүл мэндийн хувьд шууд нөлөөлөхгүй ч гэсэн хүний дотоод агрессив шинжийг дандаа бий болгож хүн төрөлхтөн хийгээд хөгжмөн үйлдвэрлэл өнөөдөр 440-448 Гц шилжчихсэн байгаа. Хэзээ бий болсон бэ гэхээр дэлхийн ордоо дайны үед Гиббельс дайны маш тоглохын тулд бүхүүлд нь энэ Гц-ийг 8 Гц-ээр нэмсэн. Өнөөдөр дэлхийн дахин бүгдээрээ энэ Гц дотор байдаг. Өнөөдөр та нар бяцлахж байгаа шалтгаан нь байгалийн давтамж руу орох гэж оролдох гэж байгаа бол дэлхийн ертөнцийн хөгжил Гц өсгөөд ерөнхийдөө нэг иймэрхүү сонин тийм доо. Ерөнхийдөө Гц гэдэг бол аюулт зэвсэг Гц-аар хамаагүй оролдохгүй гэсэн үг.
Тэгэхээр Монгол улс өөрөнгөсөн бие даасан гэрс давтамжийн өөрөнгөсөн хуультай байх ёстой болтгсон бол бид 432 гэрс дээр язгуурын угсаа тандуухаар үндэсний хөгжмийг тоглодог байх юм бол нэг Монгол хүний дархлаа гэж ярихтаа бол дор хож тэндээс чи эхлээд л тэр хүн чинь байна л гэсэн санаа ерөнхийд. Та цаашдаа одоо сургалт явуулж байна Алтай хөгжмөр. Одоо сонирхдаг хүмүүст гэх юм уу? Миний гол зорилго ямар ч лээсэн 1500 жилийн түүхийг Алтай ятгаа дамжуулаад өнөө цагийн угсаатны хөгжмийн түүхтэй холбох гэсэн хамгийн том оролдлого одоо л бүтцсэн байгаа. Алтай ятгыг бол Монгол угсаатны хэмжээнд олон улсын хэмжээнд мэддэг болсон. Алтай ятгаар дамжуулаад угсаатны хөгжиглэгээний тогтолцоо бас тодорхой болж байгаа. Яа тэгэхээр энэ нэг твхгүй шууд ингэж хөглөдөг учраас нэг хөгрөө бүгдээрээ бүх дуу хөгжмөд бүгдээр нэг хөгрөөгөө ороод нэг савраг ороод тэгэхээр эндээс ялгамжуудыг таних бололцоонууд бол гараад ирж байгаа. Тэгээд олон зүйлүүд бас ингээд харагдчих, бодогдчих байна. Миний санаагаар. Яагаад тэгэхээр мэдээж Юан улсыг мэн улс тэ одоо юу болсон гэд нурж унлаа төнөө хонос мэн улс тэгээд араас нь мэн одоо манч чин богд хаант улс бүгд найрдах Монгол ард улс өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүртэл Юан улсаас хойш Монгол улс амар заяа үзээгүй гэж хэлж болно. Тусгай тогтны төлөө тэмцэж байд бахархаж байгаа юм шиг боловч түүхийн нэг том хуудсыг бид эргүүлж чадахгүй байна. Их түүхийн сүдэр маш том байна гэсэн. Тэгэхээр Юан гүрнээс өнөөдөр хүртэлх хугацаанд Алтай ятгах шиг хичнээн хөгжим устгаж үгүй болсноо бид мэдэхгүй. Бидний түүхийг балруулж байна. Бидний оюун санааг устгаж байна. Бид өнөөдөр хэдийн хэрэг хэмжээний Монгол угсаатны орон зай дотор өсөж өндөж байгаа 3,300 гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ газар нутагтайгаа байдан гээд байж чадлаа. Энэ бол үнэхээр гайхамшигтай тийм ээ. Тэгвэл энэ хооронд тойрон бүжиг устсан байна. Монголчууд тойрон бүжигтэйсэн байна. Бас монголчуудын одоо Жамцын Бадраагуайн Монгол ардын хөгжим намдаа тэмдэглэж үлдээснээс өнөөдөр 127 орчим хөгжмөөс 10 орчим хөгжмөл бид нэрлэх гэдэг. 10 орчим хөгжмнөөс нь Яочин, Шанц, Хуучир, Ятга зэрэг нь хятад хөгжмөд ороод ирсэн байна. Төрийн их найралт нь хятад хөгжмөд хичглээд эхэлсэн байна. Монгол Улсын консерватори болон хөгжмийн дээд боловсролыг олгож байгаа газарт нь хятад хөгжмийг сургалтанд оруулаад хятад хөгжимчдийг бэлтгэдэг болсон байна гэдгийг бол би өнөөдөр хэлчихмээр санагдаж байна. Ноцтой үйлдэл байхгүй. Энийг яаж нотлох юм бэ гэх юм бол мэдээж энэ болд нотлоход нь хятадд үйлдвэрлэгдсэн хятад технологиор тэндээс хөдөлж авч байгаа хөгжим бол монгол хөгжим биш гэсэн санаа байхгүй ерөнхийд. Тэрний түүх сурвалжуудыг н аваад үзэхээр бас эргэлзээтэй түүхүүд бас нэлээдгүй байна. Энэ дээр манай угсаатны хөгжим судлаачид тодорхой хэмжээний судалгаа хийх ёстой юм шиг боловч Монгол улсын хэмжээнд угсаатны хөгжим судлал гэж байхгүй. Байхгүй шүү дээ. Шинжлэх ухааны бүхэлд нь том хүрээлэн байгууллагатай хэрнээ. Тэрэн дотор угсаат хөгжим судлал байхгүй. Багш байхгүй. Хөтөлбөр байхгүй. Тэгэл оюутан сурагч байхгүй гэсэн. Яагаад гэдэг айгүй том асуудал байгаад байгаа байхгүй. Тийм учраас энэ бүхний бүгдийн наанта цаанда айгүй сайн ойлгох хэрэгтэй Монгол хүмүүс. Бид үлдэж чадсандаа баярлах хэрэгтэй хэдий ч бид оршихуун бүх ийм нарийн нанд бүхнийг эргэцүүлэн бодож байхгүй бүтээ. Тэ? Гэхдээ хүний соёлоор хөөдгөнөж болохгүй. Монголоороо байх хэрэгтэй. Түүний тулд энэ Алтай ятгын судалгаа болон миний тойрон бүжгийн судалгаа бүхэн бүгдээрээ тэгээд яваад байгаа. Одоо Алтай ятгыг магадгүй эртний үед тухайн хүмүүс маань бас юм тодорхой нэг чиглэл зорилго гэх юм уу бас эсвэл нэг зан үйлдэл гэх юм уу эсвэл өөрсдийн дээр итгэл үнэмшил дээр цог зориг гэх юм уу одоо бас нэг юм зориулга зорилт бас тийм таамаг байдгүй одоо тэгж ашиглаж ийсэн байна тэгж тоглож ийсэн байна гэдэг юм байгаа. Нүүдэлчтэй хөгжмийг таних их амархан. Их амархан. Тэр зам Алтай ятгал ингээд өөрөөгөө нээдэг үүсээ нээдэг хөгжим байхгүй юу.
ийм 5-6 уцтай хөгжим дээр хөгжмийн бүтээлүүд зөвхөн татлагын төрөл зүйлийг тоглох нь илүү ойлгомжтой байдаг. Товшуурын татлага, ихлхуурын татлага ийм хөгжим дээр. Дууны төрөл зүйл дээр болохоор магтаал, туул талрал их нийцтэй байдаг. Тэгэхээр Алтай ятгах ерөөдөө туул магтаал тал руу байгаа иймэрхүү хөгжим байна. Бас товшуурын болон ихлхуурын шиг тийм төрлийн татлагын төрөл зүйлийг тоглох боломжтой л гэж байна. Түүнээс томыг бол хийх боломжгүй 5-6 хуцтай учраас тийм ээ. Алтай ятгахын арт тал дээр нэг анх хамгаар уусан нэг зураг гэдэг байхгүй юу? Чам харагдах байх. Дэлгэцээр яаж харагдах бол мэдэхгүй. Анчин тийм ээ. Тийм байна. Хадны зураг тийм. Хадны зургийн аргачлалаар л сийлмэн зураг юм да модон дээр яг энэ их олдор дээр яг ийм зураг байдаг гэсэн. Тойроод 4 бууг байдаг. 4 бууг. Бууг дотроо 3 хувьтай, 3 салын хувьтай, 4 салын хувьтай, 5 салын хувьтай. Тэгэхээр тухайн буугны насыг тодорхойлсон байж болно. Энд даган зэнгэрэнэ. Тийм байна. Ашинагийн овгийн символ нь янграм байдаг. Энд ганцхан янграм байдаг учраас би янграм ахар хийчихэж байгаа. Ерөнхийдөө бол энийг тойроод 5 нохой байдаг. Таарсан тийм үү? Ангийн нохой. Анх хомрох хийж байна. Энэ нуусантай тийм үү? Тийм байна. Энийг яг ингэж аваад ингээд бүх ан өвөрлөө орж байна. Тийм байна. Тийм үү? Тийм байна. За тэгээ өвөрлөө ордог учраас ингээд уул усаа магтана анх олцтууд нь зан үйл мэдэлтэй байгальтай харилцааны хэл ахгүй юу? Байгалийн хэл биш тийм. Энэ нь өөрөө энэ жаргалтай харихны хөгжмийн их олдор дээрх юу нэ? Одоогор тайлж биднэрд үүцэнээс нь үзэгдлүүд нэг ахгүй юу? Тэгэхээр монголчуудын нөгөө байгаль хийдэг ярьж ойлголцдог нэг хэмнэл хэмжээнд хэмжээстэд оршдог. Тэгээд энэ магадгүй алтай ятгах хөгжмөөр дамжуул зан үлийн тэр нөгөө сүнслэг байдлаар хоорондоо харилцаа бас байж болох юм байна те хоорондын хангалттай. Тийм байна те. Түүгээрээ дамжуулж тэр ол цомог бүх юмаа дууддаг. Тэр байгалийн тэнцвэрт байдал тэгээд тэр бүхий л тэр сайн сайхныг бас бэлэгддэг юм. Нилээ оюуны нилээн том өв соёлыг маш том хийж байсан байна тий. Өчигдрийн ярилцлага эхлэхэд амин чанарын тухай ярьсан. Сүнсний тухай, сүнслэг орон зайн тухай хөгжмөнтэй холбоод тайлбарласан. Тэгээд одоо би нэг зүйлийг энэ дээр тайлбарлаж хэлмээр байгаа. За. Монгол туул үнэхээр агуу. Бид хаягийн дэрэлч чадвал ихээ гүнд нь хараахан орчдоггүй. Ягаад гэвэл өг болгон дандаа задарч байдаг. Яг нэг алтан дээд үнэ аялахгүй гэж байдаг шүү дээ. Яг тэр шиг бүхэн бүгдээрээ задардаг. Ойлгоход улам задраад байдаг юм шалтгаантай. Алтан ундрах туул, хөх бодон туул дээр хангалан живлгээд өргөж, андураан дуу хөнгөнөж, алтан гурвалдаа уйлж, хур дэмнэн гангнаж, ариун уужим дэлгэрч, ариун хөг сэрвэ гэж байгаа. Тэгэхээр одоо ойлгоход хэцүү. Хангалан живлгээд өргөж, андураан дуу хөнгөнөж гүлж одоо юу гэж ойлгох вэ жишээлбэл. Бас хэцүү тайлбарлахад бас. Тий. Тэгэхээр төрийн туульч, соёлын говийн сэтгэлтэй нь Баатарчаа ийм туульч хүмүүсүүдээр дамжуулж үүнээ үүсийг нэх шалтгаантай болдог. Баатарчаа хэлэхдээ живэрлэг гэдэг нь сав шим ертөнц гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр анхны дэлхийн ертөнцийг дүүргэж андураан дуу хөнгөнсөн гэхээр тэр дуу хөнгөнж байгааг бодоход андуураа гэж нэг хөгжим байна. За тий. Тэр хөнгөндөг андуураа гэдэг хөгжим твэхгүй. Шууд миний дөрөв англи зүйдэр хэлсэн кордофоны зүгээр цуурай хайрцагтай чавхтцсан хөнгөс өгч энэ алт ядах байхгүй. Иргэд юм боос хөнгөнөд ямар твэх байхгүй. За ингэж ойлгож болно. Алтан гурвалдаа өгүүлж хур дэмнэн гангаж ариун уужим дэлгэрч гэж. Олон
зүйлийн шууд хурамч болж цэцэг ногоо жимс дэлгэрч ариун уужим дэлгэрч амар амгалан диважингийн орон цагилж байна. Тэнд ариун хөгс ирсэн. Тэр ариун хөг бол өвөг дээдсийн хөг бидний дотор бодож байгаагаар. Тэр ариун хөг гэрс давтамж учраас түүнийг таних тэр гэрс давтамж бидний орон зай дотор байдаг учраас түүнийг бид таньж байгаа гэсэн. Тэр ариун хөг яагаад 1500 жилийн дараа Алтай ядга олдсон бэ гэх юм бол магад ариун хөг дахин сэрхийг бэлэгдэл байж болно. Энэ нь олон Монгол угсаатныг ариун хөг дахин сэрэж угсаатныхын соёлыг нь дахин ойлгуулж энэгээр дамжуулаад эм бүхэн дээр хэл соёл бүх хүм дахиж гарч ирснээр энэ дэр нэг зүйл үүснэ. Тэр юу гэх юм бол хөг тэнцээд химлэн нэгдээд ирэхээр эв нэгдэл үүсдэг. Тэгэхээр эм бүхэн зүгээр нэг олдоод зүгээр нэг сэрэж байгаа асуудал биш. Тийм учраас энэ өвөг дээдсийн ариун хөг сэргсэн байх магадлалтай. Тийм учраас Алтай ядгаад олж байгаа олон тоглох урын санд ач холбогдол өгч бөөн дууны судалгааг хийж 80 орчим бөөн дуунаас 40 орчим цэвэр төлсийн бөөн дууг одоо би гаргаад нийт ард түмэнтэй бөөн дууг гаргаж өгөх гэж байна. Энэ бөөн дуу бол нэг фэйс ухчихсан ээжи Алтай ядах бариад бөвөөгөө сурч явах юм бол дараа нь төрсөө өр хөөгдөлт нь тухайн бөөн дуу хэрэгтэй юм да тийм ээ. Тийм байгааз гэсэн үднээс нөгөөтэйгөр болохоор энэ ураг удмын маш нарийн нэнтэн холбоос байдаг. Бүвэ бол бүү акс олгот биш. Бидний ойлголт явцуураад нэрнээс хамаарад нэрийг хит их ижил утгатай байдлаар тайлбарлах гэж оролдоод байгаа боловч бүвэ гэдэг нь бол өвөө яахгүй өвөө өвбэ гэдэг нэг иймэрхүү үгнүүд. Энэ маш эртний үгнүүд байхгүй. Бидний цочхоороо янз бүрийн дуу аваа гаргадаг. Энийхээрээ янз бүрийн аваа гаргадаг. Өвөө мөбэ эднэр чинь маш эртний неандерталчуудаас өмнө хүн төрөлхтний үүсэл гаралтай холбоотой биднэрт үлдсэн хайрын хэл байхгүй юу? Тийм ээ? Энд чинь заяас анантай үстэй. Заяагийн хайр гэдэг шиг хайрын хэл энэ дотор явж байгаа. Хайрын хэлээр авгаалгдсан ийм дуун их зөвхөн их хүний сэтгэлээр ургаж гардаг ийм дуу байхгүй юу? Энэ дотор юу байдаг вэ гэх юм бол жишээлбэл жангарын бөвөг аваад үзэх юм бол тагцуул алдар хааны үлдэл бөвөө тийм ээ? Үлдэл бөвөө гэдэг чинь өв гэцэг болоо явж байгаа юм. Танс бомб хааны ачлаа бөвөө, жангарын хөгш аав нь танс бомб хаан, үүзэ алдар хааны хүлээ бөвөө, жангарын аав нь үүзэн алдар хаан. Ингээд үзэх юм бол ураг удмын бүх нарийн холбоосыг нь бий болгоод тухайн тэр нандин хайрыг илэрхийлэлээр бүх холбоос аваачиж шингээж өгч их хүнтэй нэг дуулж идэг. Энэ холбоос Монгол тасарсан байна гэсэн үг. Тэгэхээр бид бүүн дууг дуулахаа болж байна. Тойрон бүжгээр дамжуул асар том химнэлийн эв нэгдлэг үүсгдэг бол тойрон бүжиг. За тэгээд нэг арайч байж 2014 оноос хойш тойрон бүжгийг бий болгож хөгжмөгийн зохиогоод зүтгэснэх бас гэж бас Монголоос тойрон бүжгээс нөгөө нэг явахар бүрээдээ явахраас гадна бас нэг иймэрхүү нийт Монгол угсаатныг хамарсан эв нэгдлэг бүтээсэн нэг ийм маш сайхан бүтээл болсон тийм. Тэгээ нэг ийм сайхан тойрон бүжгээс үүсгээд гэх мэт ерөнхийдөө Монголыг дахиж бид эргэж харж байх зүйлийг хэмнэн тавих шаардлагатай. Энд мөнгө хэрэггүй, энд төрийн бодлого хэрэггүй, энд юу ч хэрэггүй. Энэ зүгээр л Монгол хүний сэтгэл хэрэгтэй. Монголоо гэсэн сэтгэл хэрэгтэй зүйл байна. Танаас тойрон бүжгийн тухай нэгэнтэй ярьсан юм чи асууч. Одоо тойрон бүжгийг бид нар маш их өргөн дэлгэр одоо дэлгэрүүлээд тойрон бүжигээ сураад сонсоод ингээд эвлэн нэгдэж ин л та. Тойрон бүжгийн бас гол одоо монголчуудын таны судалгаанд тэр эвлэн нэгдэх цаад нэг эрчим энерги нь тэрийг та нэг товчхон бас хүмүүст нэг ойлгуулад өгчүүл бас улам ихээр сонирхол тэр бас илүү хүмүүс бас тэр цаад чанарыг илүү сонирхож бас судалгаа болоо гэж бас бодож байна л да. Тойрон бүжгийг гаднаасаа хараад зүгээр л энэ тойрон бүжиг байхгүй юу? Уран данс гэ, крүг данс гэдэг янз бүрийн байдлаар ингээд дэлхийн бүх
хүн төрлөخت нь өөр ингэсэн тойрон бичигтэй. Ганцхан Монгол биш. Бүгдээрээ тойрон бичигтэй. Гэхдээ тойрон бичгийн тэр чанад зүйл нь гаднаас нь танигддаггүй. Зүгээр тойроо яагаад бас галыг тойрч байгаа гэдэг нь бас их тий. Зүгээр энэ ийм шалтгаантай би тойрон бичгийг хөгжмийг бич тойрон бичгтэй болох юмсан гэж хүссэн. 14 оны 6 сарын 16-нд Якут Сахаруу Монгол уламжлалын академийн ерөнхийлөгч Дашны мах философч Гүн хаант нь яруу найрагч Урынхаах соёл урлагийн сургуулийн бүжигч охтууд Алтай амтлаг туйлж баатарч бид нэр Якут руу явсан. Тэгэхэд анх удаа Алтай ятгыг аваад би тийш явж илээ. Тэгээд Якутад очисон тэнд тойрон бичиг байсан. Тойрон бичгээ би хараад нэгдээд надад бол таалагдаагүй. Үнэ хэлээ. Би чинь олон улсад багсныхоор орчим жил бас байцсан хүн тийм хэмжээний ямиг нантаа цаантаа гаднаасаа бас дүгнэх боловч би бол алдаатай хүн гэдэг бол ойлгосон. Тэнд хитэн зуун Якутууд тойрон бичиг хийсэн. Дандаа тохиогаар бариад гараа бариад. Гараа тавихгүйгээр тэд нэр давхар байдаг. Яг ингэж бариад шууд ингээд л аваад өгч. Химэлтэй хэлээд тэгээд химлээд авч бүгдээрээ хэлээд нүдэ ингээд таваа ингээд байна. Харахад ямар сонирхолтой биш, маш удахтай. Яагаад ч ийм байдаг юм болоо гэсэн чинь зохион байгуулагч маань надад аваад тэр тойрон бичиг рүү аваад харцсан. Тэгээд би тэр тойрон бичиг рүү орсон чинь миний бодол байхгүй, миний бие байхгүй. Би өөрөө хөвдсөн. Тэрэн дотор маш том хүчтэй энерги татвараад тэр хүч бие салгуулж байгаа. Тэр бол тий магтын далдын том хүчтэй энерги гарсан. Өөр тийм портал хэмжээстэй. Тий яг тиймэр ордог юм байна. Тэгээд дараа нь тойрон бичгээ болчоод тэгээд л тойрон бичгийн тухай нэг Дашны махтайгаа Урынхаах нартай нэлээд ярьсан. Ямар учиртай. Яагаад ийм байдлаар орчих вэ? Яагаад ийм химнэл хүнийг ийм байдалд оруулдаг. Монголчуудын тойрон бичиг байсан юм уу? Тэгээд тойрон бичиг рүү орсон л да. Гэхдээ монголчууд гурван улсыг байгуулад байгуулах хүртлээр дандаа тойрон бичигтэй байсан. Өнөөг үед ч байсан. Гал хизээ мансан, галаа хизээ манаж тэд олуулаа галаа тойрч суусан. Дараа нь оврогта агнахын тулд тэд бүгдээрээ жадаа барай галаа яаж тойрч бүжиж ингэж хүч авч нэг хэмэл дотор ороод олуулаа. Тэр том анги унгаж яасан те. Эднэр бол их олон хүнийг нэг хэмнэл рүү оруулаж, нэг цөм болгож хүчийг бий болгодог. Бүгдээрээ нийлээд нэгэн том авраг хүн болдог шалтгаан байхгүй болдог байх юм те. Энэ хүннөөгүйд бол байсан. Сүүлд 13 зуунд бол байсан. Гэдг нь яагаад байсан гэж байгаа нь харцсан юм шиг хэлж байгаа гэхээр Монголын нууц товчооны 57 дугаар зүйлд Хотуулаа хааны хаан дөрвөмжлөгөд салар модны дор өвдөх газар бол төртөл хаврын газар халцралтал бүждэг байхгүй юу? Тэр сагалгаар мод нь манай тэрэлжинд байдаг 3 болохны гээд нэг сайхан ном бичсэн. Манай нэг ах хэлдгээ. Тэгээд тэр цаг үед байхгүй байсан хэдий ч гэсэн өнөө цаг үедээс энийг бодоод үзэхэд тойрон бичиг бол олон соёл, олон угсаатныг бүгдийнгийн нэг цөм байлгаж яддаг соёлын хамгийн том хүчтэй зэвсэг, хэмнэлийн зэвсэг байсан. Энэ хэмнэл хязаа алдагдсан байх юм бол түрүү нь Юан улс нурсанаас хойш Мин бол Монгол биш шүү дээ. Хятадын улс ахгүй юу? Дараа нь Манч сүүлдээ Хятад юу агаад Манч чинь болцсон. Богд хаанд улс бүгнээр Монгол улсын үед бол энэ тойрон бичиг байхгүй зөвхөн явах хөрөлдсөн байдаг аахгүй юу? Дуу тойрон бичгийн бүрээд хэд хэдэн соёл хөдөлсөн байгаа. Баруун талтай болохоор Эрэмгөрөө болон Андаа гэдэг янз бүрийн тийм зан үйлтэй холбоотой бүжгүүд байгаа. Гэхдээ хамгийн хүчрхэг нийт Монгол угсаадыг нийлүүлдэг цөм ийм бүжиг байхгүйс учраас энийг бүтээмээр санагдсан 14 онд. Тэгээд би галт тэрэг дотор шууд энийг бодсон. Тэстэ нүдэндээ хартал бодож байгаа юм чи. Тэгээд л
тойрон бичгийг нь ард түмэндээ бэлгэлнэ л гэж бэлгэлсэнтэй хүмүүс ч зохиогч ирэх болно янз бүрийн нарийн юм ярина мөнгө төгрөг ярина тэр чинь бас хүний оюунаар бүтэж гарсан юм чинь яригдэн штэ би нэг бол хизээч мөнгө ярихгүйгээр ард түмэндээ бэлэг болгож явах хэрэгтэй миний хамгийн том бэлэг гээд шууд зохиогоод тойрон бичгийг нь бүхэн бүгдийг хийгээд ард түмэндээ бэлгэлээд чөлөөтэй нийтэд тэгээд хүмүүс над руу уцтай энэ тойрон бичгээ аян өгөөч ямар үнэтэй вэ би тойрон бичих хийж болох уу гэд тэ. Тэгэхээр соёл гэдэг зүйл чинь нийт ард түмний оюун санаанд нь байж хэрэглэг хангаж яддаг зүйлийг соёл гэдэг байгаа. Хэрвээ түүнийг хангахгүй болчих юм бол жолонгийн цаас яг базаа иж байгаа тэгжлэх хэрэггүй болчдөг байхгүй. Тэгэхээр тойрон бичгөө өгч юм өнөөдөр нийт Монгол улсад нь хэрэг болоод түүнийг бүгдээ хэрэгжилж явах юм бол энэ жинхэнэ Монголын эв нэгдэл хэм хэмнэлийн цөмөг бүтээгч соёл мөн шүү энэ хангалттай хэрэглээрэй л гэж би нэг өгч байгаа л асуудал байна. Одоо магадгүй жоохон талын сонирхолтой юм. Одоо магадгүй та тойрон бүжгийг бүтээх шалтгаанууд ингээд үссэн байж тээ. Якота явсан. Тэгээд мэдээж алтаа ятгахтаа бас уучраад ингээд олон жил яваал цааш нь улам судлаад хөргөж. Энэ ямар нэгэн одоо гамбөрөө гэдэг хүний хувьд нэг ямар нэгэн дуудлага юм уу өв дээдсийн нэг даалгавар гэдэг юм уу хийх ёстой. Одоо энэ настай ч гэдэг юм уу тийм мэдрэмж байдаг танд нэг цаана нэг өв дээдсийн дуудлага ч гэдэг юм уу нэг юм одоо хийх ёстой, үүнийг бүтээх ёстой, дэлгэрүүлэх ёстой гэдэг нэг тийм мэдрэмж гэх юм уу. Ерөнхийдөө би мэргэжлийн хөгжимчин. Соёл судлаач. Гэхдээ Монгол улсад ухсаатны хөгжим судлал гэж байдаггүй ч гэсэн би мэргэжлийн хөгжимчин, соёл судлаач учраас өөрөө би ухсаатны хөгжим судлаач гэж би болонголт өргөл хэлнэ. Соёл суурьтай хөгжмийн судалгаа юм чинь. Тэгээд дээрээс би ардын, ухсаатны, язгуурын, үндэсний олон төрөл зүйл дотор орж, тоглож, дуулж, хуурдаж энэхээ нэг хэсэг болж ингэж явдаг юм чинь. Тэгээд эхнэр маань 14 онд маш хүнд өвдөд хорт хавдраар эхнэрийн өвдөлтийн өвчний их хүндээсэн л дээ. Тэгтээ манай эхнэр маш олон монголчууд танихгүй маш олон хүмүүс тусалсан. Эргээд надад амьдрал өгсөн учраас би тэр үед дотроо зүгээр андгаалсан. Ард түмэндээ би баярлалаа гэж хэлж чадахгүй тоглолт хийгээд тэгээд нэг тийм монголчууд хэцүү штэй хөрөх юм. Тэгээд даатгалын систем байдаг болохоор бүгдээрээ л нэг тоглолт хийж даатгалын системийг орлож би биентэй нэг мөнгө бөөгнүүлээд өгдөг нэг тийм гомдмоор явахгүй. Олон хүмүүс эмнэлгийн орон дээр тарчилж хорвоог орхиж яхад тэгээд их олон зүйл ботсон. Тэгээд ерөнхийдөө бол би зүгээр л үлдэхстэй зүйлийг би үлдээж ард түмэнд би тэмцэгч яг үнийг хэлэхэд би үндэсний үзэлтэй байна. Гэхдээ би буу барьж, мод барьж, сүхбаатарын талбайдаа гарч олонний өмнө тэ үг бүгдээр хэлдэг тийм тэмцэгч биш. Би чимээгүй хийгээд өгстэй зүйлийг өгдөг тэмцэгч байхгүй юу? Ерөнхийдөө тийм учраас надад өөрт минь их орондоо гэсэн маш том тийм сэтгэлийн одоо юу юм те хариу буйн өгөх юмсан гэсэн аяга тийм нарийн байгаад идэх юм бас. Тийм байна те түрүүний миний асуусан нэг даалгаварч юм шиг те одоо өгдөл нэг байж танаар дамжуулж гэж одоо бид хоёрдугаар талт чанартай юм шиг бас түүнийг таних мэддэг юм шиг боловч энийг маш амархан таних мэдэх боломжтой. Би мэргэжлийн хөгжимч учраас хөгжмийн олдвор дээр би мэргэжлийн хөгжмийн хувьд энэ хөгжим яаж догрох ёстой вэ гэдэг зарчмыг би мэднэ. Тэ. Би соёл судлаач учраас бүгд судалж байгаа учраас сурвалжаа хэрэг би зөв тодорхойлоод түүнийг таньж чадах юм бол би түүнийг судалж чадна. Тэгэхээр энэ ямар нэгэн далдын гэхээс илүүтэй би яг өнөөдөр цэвэр хөгжим судлалынхаа орон зай дотор, соёлын судалгааныхаа орон зай дотор хийж байгаа судлаач бас нэг зүйлийг би дотроо боддог. Би ширээнэ ард сууч олон ном бичсэн эрдэмтэн доктор биш. Ард түмэн дотроо орж ард түмнээ соён гэгэрүүлж, ард түмнээдээ туслаж, ард түмэнтэйгээ хамт дуулж хуурдаж, бүхэл бүтэн соёлыг дахиад бүтээгээд миний ном ард түмэн дотор байх нь чухал болохоос биш. Архивд байх хэрэгтэй биш аахгүй юу? Судлаач аваад. Тийм учраас судлаач хүн бол ерөнхийдөө бол ухсаатнараа орж байх хэрэгтэй. Ухсаатн гэдэг бол бидний судалгааны гол объект байх хэрэгтэй. Өнөөдөр би чамтаас ярьж байгаагийн хувьд чи ч гэсэн миний судалгааны нэг хэсэг байх хэрэгтэй л байхгүй юу? Яагаад гэвэл чи амин чанар, сүнсний орон зай,
үнэт зүйлийн тухай чигээр бодож байгаа бол тэр бодол чинь дуу хоор хөгжмийн цаад чандын орон зайд хэлхээс тэрэн дотор дуу авианы давтамжтай холбоотой асуудал гэдэг бол байгалийн шинжилгээ ухаанаараа аль болох таних гэдэл зүтгэж штэ тийм ээ. Тийм. Танд ер нь цаашдаа ер нь зорж байгаа. За тэгээ хувь хүнийхээ талаас тэр ажил мэргэжлийнхаа талаас тэр ер нь бидний хооч үе ер нь монголчуудын тэр цаад зүрх зориг тэр цаад эв нэгдэл ер нь ямар байгаасаа таны өөрийн зүгээс одоо нэг тим байвал зүгээр тэрний төлөө бас явж байгаа гэж та хэлж байна. Тэр нь цаашдаа одоо нэг тийм чин сэтгэлийн өгч гэх юм уу бас магадгүй тийм сургаалч гэх юм уу бас давхар шүүмжтэйгээ ч гэдэг юм уу бас тийм зүйлсийг бас бид нар анхаарах ёстой, тэгэх ёстой. Ялангуяа залуучууд бас их сонсож байгаа бол бас тийм үгүй байвал та бас сайхан чөлөөтэй хэлээч. Бидний амьдрал хоёр нийгмийг холбосон гүүрээсээ бид 93 онд Германд явж байхад өнөөдрийн нийгэм байхгүй байсан гэсэн үг. Өнөөдрийн бүгд найрамдах Монгол ард улс бүхэл бүтэн систем нороод унтсан. Өнөөдрийн нийгмийн бидний банк хэрэгэлдэг энэ өгнүүд байхгүй. Юу маркетинг, менежмент тийм ээ? SEO, стратеги бүгдээрээ байхгүй. Бид коммунизмын үед Марксист-Ленинист онол тэгээд яриасаа хөрөнгөт нь ус 3 дахь шуусаад тэнд боловсролтой хүмүүс гудамжинд гуйлах байдаг. Тэгвэл коммунист систем, коммунист нийгэм бид бол хоолтой ундтай улс маань биднэрт тий гоё цалин өгдөг, хөгтөм мөнгө өгдөг гэж ингэж бид 3 дахь ертөнцийг бол ерөнхийдөө тал дээр үзэн ядуулдаг, хэл гарч үзээгүй, бэлмийн нэгдэггүй ийм вакуум орон зай доторх, акром доторх загссан баггүй ерөнхийдөө. Бид 93 онд Германд очиход өнөөдрийн Герман улс биднийг мэддэггүй байсан. 93 онд шүү. 35 жил өмнө, 32 3 жил өмнө шүү дээ. Тэд нэр та нар хаанаас ирсэн бэ? Бид Монголоос ирсэн. Хятадын Монгол уу, Оросын Монгол биш ээ. Бид бит даасан selbstständig Монголай гэж ингээд ярина. Нөгөөдөл ч олох. Тийм Монгол дэлхий дээр байхгүй гэдэг. Зарим газрын зураг авчих. Газрын зураг дээр Хятадын Монгол, Оросын Монгол энэ дунд байгаа өнөөдрийн Монгол байхгүй байхгүй юу? Энэ Монгол Оросын Монгол байсан. Оросын зөвлөлт сосибгнэт холбоод болсон газар нутгаар хамаардаг гэсэн. Энэ монголч. Ийм нийгэмд бид тийшээ очиж тэгээд бүгнээр тумалаар тулсан мэдлэг боловсрлоор жинхэнэ өнөөдрийн чөлөөт зах зээл тэр газарч ажиллах түмэн зовлон бид өөрсдөө хийж бүтээж ажилласан. 93 онд бид нэр Итали тоглож байхад мөрөн гэд нэг хүн биднэр лөө факс явуулсан. Энэ факс босоо монголоор бичсэн байсан. Бид кирилл үсгтэй босоо монгол уншиж чадахгүй. Гэхдээ би монголыг мэдэхгүй. Дараа нь уцаар ирсэн мөрөнтэй бид уулзсан. Энэ хүн өөр Монголын хошуу ноёны ах 2 нэг ахгүй юу? Нэг ах шуунаас нэг айл хоёр хүүхэд ихтэй сурвалж сурч болохгүй гэсэн. Ах нь Бээжингийн сурвалж сурсан, дүү нь дахиад Бээжингийн сурвалж сурсан. Хоёр их сургуульд хүүхдээ явуулсан гэд аавыг нь цаацлсан. Тэгээ мөрөн тэр бид нэг хатуу гашууныг хэлсэн. Өнөөдрийн ар Монголыг хамгаалахын тулд өвөр талаас нь бид харийн соёлтой тулдаж, махан бие заваач, магтстайгаа олдож бид хамгийн хүнд зовлон өөрч байгаа өвөр монголчууд. Та нарыг цэвэр байлгахын тулд, жаргалтай байлгахын тулд та нарыг арт талаас ч хамгаалж, хайлмыг, Бурят, Тува ямар их зовлон амсч чадах болсон юм. Гүрэн болсон юм. Тэгээд та нар энэ их орноо элэг бүтэн аваад яваараа л гэдэг тиймэрхүү захиасгдах үед хэлжсэн. Гэхдээ тэр мөрн өөрөө бас нэлийн тэмцэгч байж байгаа сүлдээ Москвагаар дамжуулан Итали руу орсон тийм залуу байхгүй юу? Өнөөдөр би чиний хэлсний дагуу хэлэх үг бол надад бол байгаа. Монгол улс өөрийн гэсэн хэрэг бодлого байдаг бол хэлийн чандах Монгол угсаатныг өвөр монгол ч юм уу ямар нэг байдлаар ингэж нэрлэх нь ташаа маш ташаа ойлголт. Тэр нь бүгдийг хятадчуулж ойлгоод байна. Хятадд аль хэдийн уусцсан гэд
Тэр өөр Монголд 20 гаруй монгол угсаатны одоо амьдарч байна. Хэрвээ том бодлогоо хэрэг барьж чаддаг бол хилийн чандах монгол угсаатан гэж бид хэрэг ярьдаг бол монголчууд бүгдээрээ хилийн чандах монгол угсаатны хайрлан хүндлэн тэр байхгүй байна. Нөгөө төвгөр бид ийм хилийн чандах монгол угсаатнуудаа нэг бол Орос Монгол бүрээдэ тэрчгтээ Оросд уусцсан байлаа, Монгол нь байхгүй байлаа гэж хэрэг шүүж ярих гэдэг бол тэр түүхийн зовлон биднийг хамгаалсны нөлөө авахгүй юу? Биднийг тэгтлээ хамгаалсан. Төлөөгийн Монгол үндэсний их сургууль дээр илтгэл тавихад надад энд бас нэг тийм хүсэлт орж ирчихсэн. Тэгээд надад нэг эрдэмтэн хэлжээ. Надыг очоод төлөөгийн өөр монголчууд, хятад монголч, хятад ингээд зүгээр энгийн яриан хятад ажиллах суудсан. Хятад соёл маш их хэмжээгээр илэрсэн. Гэхдээ надад зориулаад нилээдгөө мундаг туйлч, хилгсэн чорч, хоолой цорчтой бүгдээ авчирсан. Би үтсэн. Өөр өвдсөн. Тэр бид баатар ард түмэг хэлсэн. Монголчууд бол та нарын баатар гэж байсан юм бэ? Хятадчаад гэж хэлнэ. Гэхдээ бид хамгийн сайхан газар нутагт хорчин харчны газар нутагт, тонлоогийн газар нутагт дээр энэ хятадуудыг ар Монгол руу оруулахгүй тул бид энд өөрийнхөө малаж ах өөрийнхөө нөөцлөг соёлыг гээгээд эднэрт газар тариалангийн өгөөд хятадуудыг бид энд нь тогтоож авсан. Манай хорчин харчны баатарууд бол хааж алдахгүй агуу том баатарууд байдаг. Тэнд хар талгаа гэж байдаг. Их баатар. Тэр 1300 үед бол угаасаа тэднэр чинь тэгэл юу штэ Монгол газар нутгаа штэ. Тийм. Тэгтээ монголчуудыг бүхэл бүтэн угсаат нь өөрсдийнхөө нөлчин соёлыг гээгээд хятадын тэр их зовлон нуруундаа өөрөд өнөд тэмцээд Монгол руу оруулахгүйгээр хамгаалсныхын төлөө бид хилийн чандах монгол угсаатнуудаа зөв талаас хайрлаж бодох хэрэгтэй. Тэгжээч магад өнөөдөр бид энэ олон монгол угсаатнаа ирээдүйд бүтнээрээ авч болно. Тэгэхгүй бол тал бараг 20 гаруй угсаатнаа бид цэвэр хятад гэж харахаар болчиход байна өнөөдрийн монголчууд. Их олон нарийн алдаанууд асар ихээр харагддаг болсон. Энэ үед монгол соёл бүтэн байвал монгол руу хөлдөн яг энэ байдлаараа байх юм бол монгол хүн байсан ч гэсэн хэцүү байхгүй. Тэгэхээр бид нар одоо хэл соёл бас их чухал юм шиг санагддаг тийм. Одоо мэдээж урлаг соёл хүмүүжил өв заншил гэх юм бидний нэг дархлаа гэж ярьдаг. Таны хувьд бас энэ үгзүү гэж бас үг хэллэг. Одоо түрүүн бидний харийн үгнүүд аягүй их ороод ирсэн байна. Одоо ялангуяа манай баг залуучууд гэх юм ингээд гадаад хэл Монгол хольж ингээд яриад ингээд энэ өөрөө бас бидэрт жоохон сөрөг талын зүйлс бас өхөө таны бодлоор. Яг ер нь шинжлэх ухааны болон энэ зэрэг тийм орчуулгахад бас яг тэр болгон тодорхойлохын аргагүй тийм үг хэллэгүүд гадны хэлүүд байдаг. Манай хөгжмийн шинжлэх ухаан дээр бол маш их биш дээ. За бид кварт, квинт гэдээ ярихад өөрөө тогтолцоог нь аягүй сайн ойлгож байна л дээ. Кварт гэхэд 6 гишгээс, квинт гэхэд 8 гишгээс бүтдэг гэдгээ мэдээд байгаа байхгүй юу? Энэ жижиг. Тэрийг энгийн хүнд 4-5 гэхээр буудахгүй байхгүй. 4 гэхээр яг юу гэсэн үг юм? Нэг 4-ийн 2 яриад ард нь цээс залгацсан тийм. 5 гэхээр 5 ард нь тэр цэн юу юм гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр шинжлэх ухааны хэл гэдэг чинь өөр юм гэсэн бүхэл бүтэн утгаа ахуулгыг дотроо ингээд хамарцсан юм кодлогдсон хэл гэдэг болоо тэрийг ялцчихвал тэгээд ярихгүй байхаа аргагүй юм хэлнэд би. Зүгээр ахуй амьдралын хэрэгцээн дээр байдаг нэг зүйлийг те хэлээд байх бас хэцүү. Тэр нь одоо үйл үгийг гадны хэлээр араасаа монгол дагуураас монголчилж ярих. Тэ. Тэгээд одоо чин техник технологийн зур юм чин техникийн хэллэлүүд тэ одоо IT-ийн болон цахимын маш олон төрлийн хэлнүүд өсөөгөө орж ирнэ. Тэгээд энийг бол бүгдийг ялгадаг байх хэвээр. Мэргэжлийн хэлийг ялга, техник, инженерийн хэлүүдийг ялга, технологийн хэлүүдийг ялга, шинжлэх ухааны хэлүүдийг ялга. Цаана нүүдэлч угсаатнуудын хэмжээнд ярьдаг хэлүүдээ бас мэддэг бай. Олон холбоос олон хэлний ийм англи дотор бид монгол хэлээ бас зөв авч ярьж явах шаардлагатай. Бүгднгийн монгол болох юм бол бас хэцүү. Энэ чинь өөрөө хүн төрөлхтний хөгжилтэй холбоотой өсч гарч ирсэн төшлөө юм чинь. Та Алтай ятгын одоо бусад манай угсаатнууд биш үү? Тэр одоо сайн таниулж одоо
холбогдож одоо хамтарч ажилласан бай одоо сүүлдээ. За Алтай ятгыг хөгжлийн одоо юу хэмтэй хөтөлбөр дотор чүрэ гэж чуулга байгуулагдсан. Чүрэ чуулга маань Голланд улсад нэг салбар нэгдсэн. Тэгээ Голланд улс дахь чүрэ клуб гэдэг клуб те. Орос улбаны улсад нэг клуб нэгдсэн. Голдод энэ бүрээд халимаг болно. Горналтай тэжиглэлээ. Нүүдэлч угсаадлууд тийш хамрах байх. Бүрээд төвтэй байгаа. Тэгээ Монголд байна. Энэ клубын үйл ажиллагааны хүрээнд бараг маш олон монгол угсаатнууд орчилж байгаа. Өөр Монголоос тэр Монголд байгаа монголчуудаас ч гэсэн тэр нэгдэж гэж ойлгож болох уу тийм Алтай ятгад нэгдэж байгаа гэсэн үг. Бид Алтай ятгын технологиг 2018 оноос эхлээд одоо 5 дахь удаагийн алт тахиж байгаа. Алтай ятгын технологиор дамжуулаад Алтай ятгаар дамжсан монгол угсаатнууд бүгдээрээ нийлээд Алтай магтаалаа хамтдаа хайлтдаг. Тухайн Алтай ятгын технологид зориулаад бид заримд жангар, заримд данхурал, заримд ямар нэгэн төлөг тэнд өөрөөр хэлбэл Алтай ятгын технологийн зан үйл маань дахилж туйлж соёлын гавь зүтгэлтэн баатарчаа маань өдөрддөг. Ерөнхийдөө гол зохион байгуулалт бол бүх юмнууд бол бие хариуцаж бүх шарнараа бүгд өдөртөн зохион байгуулдаг. Эртний Алтай 13 сан 13 ориглыг тагтуулснаа технологийн зан уулыг хийдэг. Дуухуур голдуу Алтай ятгаар давмгаалдаг. Японд шавтай, Бурят шавтай, Германд бас Европ улсууд шавтай, Нидерланд шавтай, Хятадд шавтай, өөр Монголын хэд монгол угсаатнуудад бол шавтай. Тэгээ ерөнхийдөө тархац бол нэлээд урган явж байгаа. Бодлогын хувьд бол нэг багш, нэг судалгааны арга зүгээр авч байгаа учраас энийг төлөвлөж хийж бүтээж чахад бол надад бол бас илүү амар байгаа тийм. Алтай ятгаар дамжуулж одоо бидний угсаатнууд за магадгүй бусад гадны хүмүүс ялгаа байхгүй бидний нэгтгэх нэг юм эвтэй цол болгох нэг оюун санаа бас нийлүүлэх тийм бас нэг одоо нэгтгэж байгаа бас тийм юу гэж харж байна л да тий. Тэгээд тэмдэглэгээний маш нарийн чухал зүйл гэдэг. Бид хөгжмийн нотон тэмдэглэгээ хэрэглэдэг. Хөгжмийн нотон тэмдэглэгээ маань яг ерөнхийдөө бол нэг 17.8-100-аас эхлээд өрнөдөд маш ихээр хөгжсөн хөгжмийн нотон тэмдэглэгээг монголчууд орсоор дамжуулж хэрэгжилж байгаа. Дорн дахинд бол голдоо тоон нотон тэмдэглэгээтэй. Алтай ятг болохоор дорндын тоон нотон тэмдэглэгээ бол биш, бас өрнөдийн хөгжмийн нотон тэмдэглэгээ биш, өөрөөр бие даасан тэмдэглэгээтэй. Тэр тэмдэглэгээ болохоор Монголын болон нүүдэлчтэй соёлд бол аюулгүй амархан нэг гараа 13-нд багтсан ийм тэмдэглэгээ өөрийн гэсэн түлхүүртэй тэр түлхүүрийн кодыг нь тайлаад хүнд ойлгуулъя гэвэл надад нэг ойролцоогоор 3 минут шаарддаг. Тэгээд тухайн хөгжмөө хөглөөд дараа нь тухайн тоон тэмдэглэгийг хараад миний 400-500 төрлийн одоо ингээд яшаа оруулсан уран сангийн бүх тэмдэглэгийг өстой 7 настайгаас 70 настай бүх хүмүүс уншиж хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр одоо нэг зүйл би чамаас буцаагаад асуух хэрэгтэй болно. Би чамд ямар хүсэж мэлж байна? Одоо тагны уранга. Туваа гэж бас явж. Туваа тий. Гэхдээ яг надад ч Монгол талтай. Саяны урангаан туваа. Тий саяны. Тий. Саяных ба тагных юм уу? Саяны. Саяных. Саян. Тий, саглаас хойш байгаа шүү дээ, тий. Саяных. Тэгэхээр саяны урангаан дотор танаа урангаан гоё артын дууг хөгжмийн нотоор тэмдэглээд чамд өгөөд чамаар дуулуулъя гээл дээ. Чи ч одоо янз бүрийн өөрийн нэрийг бол бичиж штэ. Тэгээд чи нэг юм захиа ингээд өгчих юм бол ингээд уншиж штэ гоё ойлгоч. Хөгжмийн нотыг чамд өгчих юм бол чи тэрийг хараад дуулах уу? Бас чадахгүй байх. Чадахгүй. Ийм үзэгдэл бол Монголд бараг 80-90% таа шүү. Өнөөдөр Монгол улсын соёл урлагийн бодлогыг барьж байгаа дээд удирдлагууд хөгжмийн нотыг ойлгохгүй хүмүүс. Тэгэд
менежментийн ойлголттой яг удирдлагын зэрэг байдаг байх л да. Гэхдээ хөгжмийн нотыг таньдаг байна гэдэг чинь маш чухал. Өнөөдөр соёлын бит бус хувийг хөгжүүлэх, холбох, түүнийг дэлгэрүүлэх талаар тухай яриад байгаа мэтлээ соёлын бит бус хувийн талаарх бүх дуун тэмдэглэгээд хөгжмийн нотоор тэмдэглэсэн байх тэрийг арт түмэн уншихгүй байхгүй юу? Энэ дээр соёлын бит бус хувийн залгамж халаа хийгээд гол хохирол уламжлан тасарддаг. Өнөөдөр хэдэн мянган дуунууд байна Монголд. Тэрийг ард түмэн хараад дуулахгүй байхгүй тийм нот учраас. Тэгээд би Монгол Улс орны дууны судалгааг бас өөр хэмжээнд судлах гэж оролдоно. Жаахан сонирхон. Үндэсний номын санд Монгол Улс орны дууны 4 тийм ботном байдаг юм бил. Улаангийн хавцад. 4 ботном дотор ямар ч хөгжмийн нотны тэмдэглэгээ байхгүйгээр 4 бот шүлэг байвал яах вэ? Хэрвээ шүлэг олчих юм бол тэрний аядан байхгүй болчих юм бол тэр чинь хинч трогсаад нүд аядангаа гаргаж чадахгүй байхгүй юу? Их Монгол улс байгуулагчны 800 жилийн ойгоор амар том цуцсан тийм дууны ном бас хийсэн байсан 800 дууны ном гэд би харлаа. Ямар ч хөгжим нотны тэмдэглэгээ байхгүй 800 дуу чинь 800 шүлэг болдог байхгүй юу? Монголын хөгжил ингэж тэнэгтээд байгаа байхгүй. Тэгвэл алтан ятгыг тоон тэмдэглэгээр гэхдээ тэр тоон тэмдэглээг хятадын тоон тэмдэглэгээний дагуу хятад уншаад дийлэхгүй орохгүй зөвхөн алтан ятгын зориулсан тоон тэмдэглэгээ кодлогдсон. Тэрийг 5 настай 6 настай хөвгүүд шууд хараад тоглоно. Өнөөдөр миний сүүлийн 5 жилийн судалгааны хүрээнд нас хамаарахгүй, угсаад нь хамаарахгүй, авьяас хамаарахгүй. За юу хэл хамаарахгүй. Зүгээр л миний тэмдэглэгийг нэг 5 минут гол нэг түлхүүрийг яаж хэрхэн тайлах аргачлаа ойлгочоод миний тэмдэглэгээ харах юм бол миний тэмдэглэгийн дотроос чи миний чамд өгч байгаа магтаалыг чамд өгсөн бүвэн дууг бүх татлахын төрлүүдийг тэ мал төл авахуулах дуунуудыг өгсөд бүх төрлийн дуу чи шууд хараад дуулан тоолно. Энэ үднээс алтан ятгаа дамжуулаад би энэ бүх холбоос хийх гэж байгаа. Зүтгэж байгаа. Миний хамгийн том зорилго бол нийт Монгол улсад дахиад энэ гартанд бариулж болох. Гартанд бариулж. Миний ойлгосноор одоо энгийн хүмүүс хэм үү те. За ялангуяа одоо Монгол улсаатнууд алтан ятгыг одоо яг таны түрүүний хэлснээр сурах боломжтой байх нь байна те. Өргөн боломжтой. Өргөн боломжтой. Магадгүй өөрт нь бас тохирсон нот гэдэг юм бас тэрийг бас өөрт нь бий болгоод таниулаад эзэмшүүлж өгөх боломж бас байна гэж ойлгож болох уу? Ер нь тэрний төлөө одоо ажиллаж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр бид нэр өргөн цар үрээтэйгээр сурах боломж байна. Тэрийг та бол судлаад одоо зорж байгаа юм байна гэж. Тэмдэглэгээ зохиогоод 5 жил судалгааны орон зай татаа батлаад, нотлоод, гаргаад одоо хэрэглээнд оруулаад ингээд явцсан. Явж байгаа. Нийт бүвэн дууны 80 орчим. Ийшээ Товшоорын татлах гээд ховг сайрын торгуудад, бор талын торгуудад, баян голын торгуудад байгаа Шинжаан аварын тэнд байгаа савардны бүх товшоорын татлахуудыг. Тэгээд дээрээс нь эхлэл хуурандаа би нэг 80 орчим эхлийн татлах гээд тэрийг би нотлсон. Тэрийг бүгдийн алтан ятгах зоохоо гэрүүлсэн. Тэгээд энэ дээр нэмэх нь хүүхдийн дуунууд 300 орчим. Батал тагшин дуунуудыг аль биесний хэрэгтэйгээр, гал мандах багшин дуу аль биесний хэрэгтэйгээр тэгээд 7 настай хүүхдээс эхлээд саяны тэмдэглэгээр тавьж өгöd тэр хүүхд өөрөө таниад тоглож байгаа гэсэн. Өөрөө багш бол зүгээр л жижигхэн алдааг засгал өргөд болохоос хажууд наажаад ингээд ордод авахгүй шүү дээ. Тэгээд тэрээ тоглож байгаа. Тэгээд дээрээс хүүхдийн дуунаас гадна бүх усаатын дууны судалгааг өхөөс өмнө хийгээд дуусчихмаар. Бүгднийг ингээд гаргаад ирэл монголчууд Монголын соён гэгэрлийн тухай ярих гэдэг. Соён гэгэрлийн тухай монголчуудад соён гэгэрүүлэхийн тулд амар хөрөнгө гаргаад тайзан амар том хийгээд байна. Угаас эн чинь байсан юм а. 37 оноос хойш өнөөдөр хүртэл тайзны урлагч байдгаараа байсан. Тэгээд гэгэртэл хаачсан. Харин зүгээр монголчуудын язгуур тогтолцоо соёлын хэрэглээг устгасан учраас соён гэгэрлийг том проблем төрн дотор байгаа даа. Тэгэхээр судлаачид энийг бүтэн болгож буцаагаад арт түмний хэрэглэгдэхэн болгож зүтгэж арт түмний соён гэгэрлэх ёстой. Төрийн бодлого нь арт түмний соён гэгэрлэхийн тулд зөвхөн бүтээгч судлаач нартал
дэмжлэг үзүүлэх гэхээс биш гүйцэтгэгч хүмүүс хэрэггүй байхгүй. Тэд нар чинь бүтээдэг хүн юмыг авч хэрэглэж байгаа хүнд дэмжлэг үзүүлж яах юм? Тийм үстэй. Юм хийж бүтээн гэдэг чинь амар том агуу чанар. Тэгэхээр ерөнхийдөө бид хамгийн эвцлэхгүй хийгээд хамгийн дорой нийгэмд зүтгэж байгаа энэ нэг хэсэг л болж таарах гэдэг хайгуу нэг. Одоо бид тэр нийтээр их юм уу одоо алтай айтхыг бас сонирхсон хов хүн ч юм уу ингээд одоо байгуулагч гэдэг юм магадгүй найз нөхдөөрөө ч гэдэг юм уу нийлээд сурыг за тэгээд энэ гэртээ тавья өдөр тутмын одоо юм хэрэглээ гэдэг шиг тэг өдөр тутмын одоо юм өөрсдийнхөө тийм бас нэг хэсэг болгох юм сургалт боломжууд одоо танаа юун дээр чуулга сургалтын төвчрээ тийм боломж байгаа болов. Манай Чүрээ музик клуб бол эдээсээ тийм үйл ажиллагаатай. За. Чүрээ музик клуб гэдэг ягаад чүрээ гэсэн бэ гэдэг нэр гарч ирнэ. Энэ Алтай айтхан дээрээс Алтай айтхын эзний нэр байхгүй. Газар тэнгэрийг аялгуулна дуулагч Чүрээ гэж. Тэгэхээр эзнийх нэрээ дамжуулаад Чүрээ клуб гэдгийг. Тэгэхээр ерөнхийдөө Алтай айтхаар дамжиж орчилж байгаа Алтай айтхыг сонирхож байгаа бүх хүмүүс Чүрээ клубын гишүүн байна. Нээлттэй энэ хэдэн мянгаж байж болно асуудалгүй. Хамгийн гол нь над дээр сайн хийгдсэн уран сангийн олон урсгал төрөл зүйлүүдийг тэр хүмүүсийн аргачлалыг тэр хөгжмийг хэрхэн тоглох хөглөх тоглох аргачлалуудыг чинь багшийн удирдлаганд тэр нь хөөх юм дээ. Нэг сар явахад Алтай айтах ч болчтой шүү дээ. Би өөрөө 12 жил сурч төгссөн. Бас морин хуурчдал дор 6 сар тэгээд дээр нь 3-аас дээш жил явж хөгжим туулдаг хөөх юм Алтай айтах тэр огт хөгжмийн ойлголтгүй нэг сар явахад л Алтай айтах ч болчихсон. Тэрийг бүгдийг тоглоно амар хөөрхөн тий. Тийм болохоор хүний тоол хамаарахгүй. Би 50 байна 100 байна тэр бол хамаагүй. Хүсжилээвэл нэг зүйл ийдэг. Тэр болохоор химнэлийн асуудал байхгүй. Хөгийн асуудал бол шийдэгч чинь. Би 100 хүний 100 Алтай айтхыг яг л энэ хөгөөрөө камертоноор хөглөөд тэр хөг бүгдээрээ ингэ тэгшэрч чинь. Хөг алдна, өнгө алдна гэж бол байхгүй. Солгоо хоолойд хүн байсан ч гэсэн энэ хөглцэн байхад зөвлөлт дуурай шүү дээ ойлгомжтой. Химнэл алдна. Монголчуудын химнэл бол маш өндөр хэмжээнд алдагдсан. Химнэл. Тэ. Хөгжимчд бол ойлгомжтой. Тэд нар химнэл дотор байдаг. Ингийн ард түмэн дотор ороод 2-3 хүнтэй ингээд яг ингээд зэрэг заачлахад бар цаад химнэл нь байхгүй болтлоо. Чи нэг юм тоглож байгаад энд нэг өөр юм тоглоо. Нийлүүлээд тоглоход тэрний нийцлийг бас барьж авахд тасж байгаа нь тиймэрхүү асуудал байгаад байдаг. Алтай ятхыг тоглосноор бид энийг засдаг гэсэн үг. Одоо ангаах тал руу орно шүү дээ. Зөв. Химнэл засарна, хөөх засарна, хөөх химнэл хоёр засгаад хүмүүний дотоод блок тий урсгал бүх хүмүүс чинь бүгдээр засардаг тайлбардаг байхгүй. Тэгээ ингээд дамжуулаад саяна олон зүйлүүдийг ивэл удам бүх санааны хувьд тэгээд оюун санааны хувьд маш олон зүйлүүд зэгцэрдэг шалтгаанд. Одныг усны баныг засал болж гин гэж бас ойлгож болох юм байна тий. Ерөнхийдөө бол тэгж угаасаа хөг хим хоёр угаасаа зэрэгцэж оршиход аанда юм засах шалтгаан засна. Нийт монголчуудыг удирдахын тулд төр засаг нь нэг хөгтэй байгаад ард түмтэй нэг хөгтэй болчих юм бол үзэл санаанууд боёо. Тийм ээ. Тэгээд нэг хэмнэл дотор орчих юм бол агуу байхгүй юу? Бид 160 хүнийг симфони найрлал хөгжим суулгаад яг нэг хүн шиг удирдаад тоглуулдаг мэргэжлийн хөгжимчтэй. Ард түмнийг яг тэгж удирдах юм бол Монгол улс маш хүчтэй улс болно. Тэгэхээр энэ чинь шинжлэх ухаан байхгүй. Одоо өнөөдрийн удирдлагын дотор байгаа хүмүүс чинь хөөх хэмнэл хоёроо мэдэхгүй хоорондоо хэрэлдэж байгаа бүх хүмүүд нь хоорондоо хөггүүд энэ тэмцэлтэд эргээд ард түмний ямар хөггүй энэ нийгмийг ямар хөггүй бүр дэлбэрсэн нэг хөгийн хогонтор хайцсан төгөлдөр хууршгал заваа юм байгаа шүү дээ. Энэ улс. Энийг засахын тулд мэрэгжлийн удирдаач, мэрэгжлийн засварчин, мэрэгжлийн хүмүүс л хэрэгтэй болохоос биш нэг сонгуулаа гардаг хүмүүс чинь биш байхгүй. Эдгээр бол олмол эвдэс зүйт гэж хог олгоно гэсэн шиг орныг. Тэнд бол зэгцгцээж усахгүй бас. Одоо яг би нэг бодоод одоо ингээд олон хүмүүс ингээд яг Алтай айтхан дээр нэгд сураад ингээд баг болоод ингээд тэгээд одоо тэгээд тэрийгээ дагаад бас олон үйлдвэрлэгдээд олон хүний гарт гэдэг юм гэрт ороод тэгээд тэрвэрээ ингээд бид нар та нэгсэн хэмнэл юм мараа нэгдэх бас нэг юм
хэрэгтэй юм байна да гэсэн тийм ойлголт ороолаа л да. Тэгэхээр түрүүний үндэ асуусан ингээд энэгээрээ дамжуулаад хүмүүс тантай холбогдох сурыг гэсэн ингээл ямар ч хүмүүс холбогдоход нээлттэй гэж ойлгож болох нь байна тий. 100% нээлттэй. Нээлттэй. Угаас яг нэг гол том зорилго чинь ард түмний соён гэгэрүүл энэгээ дамжуулаад ард түмнийг хөхтөө нэг хэмнэлттэй хөх хэмнэл хоёрыг ойлгосон байх үед угсаатных нь хэрвээ чи саяны урийнхаа бол саяны гэж яриад байсан. Хинтээ хангаа саяны гэх шиг тий. Тэгэл зөвхөн чамд саяны урийнхаа угсаатны дууны бүхэл бүтэн гарын авлагыг чинь чиний гарт өгчих юм бол тэргээ дамжуулаад чи өөрөө цаашаага нэг зүйл сэргэн. Нэгдүгээр чиний урийнхаа аялах сэргэн. Аялах сэргэн. Тэр чинь тэдний зохиосон байхгүй юу? Тэрэн дотор мартагдсан өгнүүд чинь сэргэн. Сэргэн. Тийм байгаач? За. Бит бос үеийг хамгаалъя гэдэг хамгаалагтай шүү дээ. Тийм онцгой шалтгаантай гэсэн үг. Ерөнхийдөө одоо жишээл нөгөө нэг урийнхаа биш та тагны урийнхаа, алтай урийнхаа. Тий, алтай. Тэн дээр бор халиун бүргэд гээд нэг гоё дуу байна. Тэр бор халиун бүргэд дууг урийнхаачууд мэдэх байх. Тэд нэр бор халиун бүргэдтэй байсан. Бүргэдээр ан хийдгээсэн. Дараа нь арцсан хондохтой буута болсон. Тэргээ ан хийдэг болсон. Тэд бор халиун бүргэдээ байгальд буцаад байсан. Энийг иймэрхүү утгатай агуулгана. Миний хувьд ардын дуун дотор мөн угсаатны дуун дотор төх тухайн үйл явц цаг хугацаа тэр чигтээ явж идэг. Юу гэж ойлгож байгаа юм гэхээр Баяуулгийн Казакуудад газар заах үед хэрвээ ийм үйл явц урийнхаачууд байсан бол гэж бодоод үзье л да. Ховдын хязгаар чи урийнхаа хязгаар байсан. Баяуулгийн бол урийнхаа хязгаар байсан. Казакууд газар заагаад баяуулгаараа одоо газар нутаг өгөхөд тэдний буу шийдмийг ямартаж хураана. Аюулгүй байдлаа шүү дээ. Хэрвээ казакууд буу зэвсэхгүй болох юм бол тэд урайхаачудаас юуг авах вэ? Бүргэдийг авах байхгүй юу? Бүргдээр ан хийхэд бол. Гэхдээ урайхаачууд арцсан ондохтой буутай юм чинь бүргэдийн соёлыг казакууд өгөөд өөртөө буутай болсон байгаа. Тэгэхээр өнөөдрийн бүргэдийн соёл казакын соёл гэдэг энэ чинь урайхан соёл биш үү гэсэн асуудал болчихлоо шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ бүх юмнууд чинь бүгдээрээ угсаатны дундтай байдаг. Тийм учраас угсаатны дуу хөгжмийг алтай ядгаар дамжуулж сэргээх шалтгаан. Бусад хөгжмөр яга сэргэгдэг байх юм бол морин хуур дээр алтай ядах шиг ийм тоон тэмдэглэл явуулах хэцүү. Номтой үргэлжилсэн юм позишн хэл хязгаар нь харагдахгүйгээр тоглогддог гэж. Тэн дээр бол болон гэхдээ яг зөв яг ингэ тоглолтын хүмүүстэй хэмжээнд бий те. Ёоч нь маш олон уцтай, ятах 21 уцтай. Гэхдээ яг алтан ятах шиг ингээд бүх холбоосд хийгээд ажиллахад амаргүй байхгүй. Энэ зүгээр 6 уцтай учраас доороос 1 2 3 4 5 6 би чамд 3 1 гэдэг уцаа өгөх чи 3 1 3 доороос 1 уцтай. Энэ дээр ч л тэгэл магтаал юм шүү дээ. Магтаал хайлж шүү дээ. Амаараа ирээд л дээ. Энийгээр дамжуулаад ийм олон зүйлүүдийг хийх гэдэг ингэж зүтгээд. Одоо бидний нэг нийтлэг туйл хайлах гэдэг монголчууд нэлээд сайн мэддэн шүү дээ. Ялангуяа уул ус аргадах, заагаан гачгүйгээд хурав ороогүй. За тэгэл амар нэгэн өвчин зовлон одоо байгалийн үзэгдэлд бас аргад зөөлөх одоо энэ зан үлийн юм шиг ийм байгалийн холбоогоор хүмүүс нэлээд ойлгодсон шүү дээ. Тэгэхээр алтай ятаг бас мөн адил бас яг адилхан бас тэгж холбогдох боломж байдаг бас тоглоод бас яг ижлэхэн тэр уул ус аргадах бас тийм үйлийг бас хүмүүс хийсэн одоо судалгаа туршлага бас гарсан нь байгаа. 2018 оны 5 сарын 24-нд би алтай ятгын тахилгын анх дугаар тахилгыг Жолонд хайрхны өмнөхөө ам нөхөн хаад гэдэг газар хийсэн. Тэнд өмнөхөө амны баруун талд цувраа 3 дэлчил байдгийг.
Дэлжлөө гэдэг гурван жил. Их хаттай газар учраас цувраа гурван дэлжлөөний тэрд нарын гэрээр газар гээд нар ясныг ингэр газар. Тэрний ойролцоо хадны буснаас алтай ятг гарчсан байдаг. 18 оны 5 сарын 24-нд хадны бусн дээр би хүндэтгэл үзүүлж тэнд тахлах хийхээ өмнө очиж тэнд алтай магтаалах хайлсан. Бас нөгөө төрийн туйлж баатарч ав алтай амтлагтайгаа. Тэгэхэд бид нар дээр 5 сарын 24-ний халуун өдөр байсан. Бид нар дээр ингэж хуйларч юм одоо нутгийн айлгаар бол төгөөлсөн гэх гээд иргсэн юм зас шимшгээгээ бударж орж ирсэн гэлтгнаад шамраг маягийн цасан шамраг маягийн гэсэн үг. Шамраг бол биш үү. Тэрийг борон гэсэн. Борон гэсэн. Тэгээ борон гэхэр вэ? Борон гэхэр одоо сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй дээ. Тэгээ борон гэдэг бол жавлалт хайрах чинь бас мөнх цастаар гэлнэ. За. Тэндээс орж чиж мөнх цасыг засаахгүй юу? Тэгээ тэр ийм борон болж байгаа байхгүй юу? Тийм байна. Ямар үед боронголдог вэ гэхээр алтай шаргал мөртэй айл онгор эрэхтэй боронго дагуулдаг гэж. Тэгэхэд бид надад боронго олж ирчихсэн. Тослогдоо цас биш нэг тиймэрхүү сонирн байдаг юм байна. Тэр өдөр яг нөгөө нэг дахиад огт намсран дандар гээд хончин бас бид нарт хамт яасан. Тэр анх алтай ятгын тахилгыг болсон байдаг баг. Алтай ятга хадны бушиг болсон байдаг байхгүй юу? Тэгээд би дандараас асуусаа та энэ хадны бушиг яг хэзээ болсон бэ гэсэн чинь 2008 оны 5 сарын 24-нд яг ижлэгэн цагт. Тэрийг болсон яг 10 жилийн дараа 2018 оны 5 сарын 24-нд яг ижлэгэн цагт бид энэ алтай хайлсан. Дараа нь байгалийн тэмдэгт авч үзэгдэл болсон. Дараа нь алтай ядах тэнгэрд 3 удаа гарсан. Дараагийн 2 3 4 дахь тахилган дээр би алтай ядгаар одоо бүхэн бүгдээр ингээд ил тод нэг хамт нэг юу гэдэг лээ гэрч гэж ярьдаг ч юм уу тий. Тийм үнэтэй хангалттай байдаг шүү дээ. Худлаа хэлж болдгоо шүү дээ юм гэдэг чинь. Каравансрагийн цагаан сурга дээр би 4 удаа очсон. Тэгээд тэр бол маш их халуун газар. Гэхдээ санаандгүй байдлаар явж байгаа тэнд Америк элчин сайд их нартайгаа тэгээд Каравансрагийн босс далай нэлээд олон хүмүүстэй ингээд би явж байгаад нэг юм уул хөтөлт аваад доошоогоо нэг тэр тохоорох юм руу яваад орчих тийм тэгээд дөрвөлжин бус шээсэн гэсчээ тэн дээр нэг 32 хүнжил байдаг байхгүй юу? 32 хүнжил болж нэг тойрон бичиг хамгийн том ихтэй сурулж байхгүй юу? Тэгээд тэрэн дээр чинь би маш их талархаж, бахархаж, баярлаж яагаад ч энэ заавал алтай ятгаа авч тогломоо санагтаад буцаж гүйж машин алтай ятгаа аваад 32 хүнд чулуун дээр очиад тэн дээр би өөртөө зориулж тоглосон алтайгаа хайлаад импровизац гэдэг нэг хол улсад олон жил явцсан хүмүүст чөлөө сэтгэлгээ бас үүссэн байдаг гэж би. Тэгээд хүчмээр гоё импровизац гэж тоглоод тэгсэн чинь ботхны нулимс шиг том тусал дээрс бүх гэдэг тийм дагаас ингээд л байгаа. Тэгээд нэг 15-20 минут хэвтэ тоглоод нэгсэн чинь тэнд бүх хүмүүс бүгдээ бяцлагдсан байсан. Хинц босдгоос ирээгүй. Тэгээд л өргөжлүүлээд дахиад нэг 10-15 минут гэдэг бяцлагаа. Дараа бороо орсон. Тэгээд дараа жил нь далаа бас тэгсэн. Ганахаа айгүй гантай халуун байна. Та нэг яаж бороо оруулахгүй юм уу гэж 6 сарын 20-нд дууддаг. 4 жил дараа алж би тэнд очиж яасан зам уул хийсэн. Амар бороо. Мөндөр хайж байлаа болсон. Гагуул сэлтэй. Тэм хүчтэй. Өөрөөр хэлбэл дуу, гэлс, давтамж, байгаль эзэнтэй бүх нэрийн холбоос бүх өмнөд чинь бүгдээрээ одоо хичнээн шинжлэх ухааны судлаач хэдий ч гэсэн энэ холбоос энэ бот зүйлүүд чинь байнга тохиолдчихдаг алтай ятхан дээр. Нэг удаа надаас нэг хүн 33 буган ятгах оруулаад. Тэгтээ тэр хүн доктор хэмжээний зан үйлийн зорилготойгоор тэр хөгжим захиалсан. За. Би 33 буган ятгыг авч ирээд өрөөндөө бүгдийг өгсөн. Тэр чинь 33 буган ятгыг шинэ жавхц татаа өглөх чинь хөг тогтохгүй штэ.
Тэгээ 3-4 өдөр бүгдээ өглөө 33 бууган ятга бүгднгээ гой хөглөөд л. Тэгсэн чинь нөгөө хүн аваа болцсон. Аваагүй. Маргааш нь 33 бууган ятгах нэ. 60% нөгөө чон хотоонор орсон шиг. Утсан тасраад орсон. Бүгд. Саний тий. Хэрэнхийдээ бас нэг тийм сонин тийм мэдрэмжтэй. Энергийн төвчний 70 мэдрэмжтэй. Тийм тохиолдол надад бол гарддаг. Гэхдээ тэн дээр бас тийм бас гардаг. Тэр юу болцоо би бодох. Хүн орж ирээд таслаа хийсэн юм байна. Гэмээр. Тэгэхээр ямар ч өөрөө тасрах тийм уг нь юугаар хийсэн байгаа шүү дээ. Тасрахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ямар. Тэгэхээр иймэрхүү харилцааны талд иймэрхүү юмнууд бол богон ятганд гарна. Зарим үед манай шавнар дотор бас ингээд газар тэнгэрийг шүтдэг тактик хүмүүс байна. Одоо жишээлбэл Японоос надаас бас юм алтан ятгах. Манай одоо тэнгэр янгир нэвртэй ятгах аваа гэсэн маа янгирын өвтийн хөгжин байгаа тийм тоглол гэсэн юм аа гэдэг. Яах чаа гэсэн энэ тийм цунами болдог, байгалийн янз бүрийн эрсдэл басдаг. Тэгээ Японы талаас ч гэсэн энийг ингээд засаач янзлж өгөөч гэсэн гээд. Тэгээд би Япон руу ятгаа явуулж илээ. Яг ийм ижил утгатай нэлээд хэдэн тохиолдол надаас орж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хөгжим дамжиж ийм зан үлийн ийм зорилттойгоор хөгжмийг ашиглах тийм боломж бий юу те? Нэлээд олон байна. Тэгж ашигладаг ч хүмүүс зөнд болно. Гэхдээ энэ хөгжим ерөнхийдөө нэг тийм ховсдох чадвартай. Ховсдох юм талд. Энийг чинь нэг хүн гар хүрэгчих юм бол энэ тэгээд явахгүй штэ. Шууд орлно. Үнэхээр гоё гэж. Тэр эзний бас өөрөө таньдаг бас тийм холбоо үүсгдэг бас тийм юу байна. Амьд тийм хол. Зарим хүн дээр бол энэ хөгжим үнэхээр гоё дуутай байгаад байгаа бол зарим тоглодгоо хүмүүс дээр бол тэгээд дууга гарахгүй. Ууцсан тасарчин энэ зэрэг гэмтлэнгээл гараад идэг. Одоо нэг мал амьтан хүртэл ингээд нэг хүнтэй дасдаг, ортдог юм холбоо үүсдэг шүү дээ бид нар одоо ингээд амьтантай. Тэрнтэй адил яг харахад ингээд хөгжим ингээд мод хийгдсэн боловч цаагуураас нэг юм юугаа өөрийнхөө зан характер гэдэг юм уу тэр нэг юм ховсдох янз янзын нөгөө тэр юу бас үзүүлдэг байх нь шүү дээ тий. Одоодаа нийлчихээр ганцаараа ингээд тоглохоор энэ ятгах шиг бас ингээд орно. Олоолаа нийлчихээр хуур шиг болж байна. Олон хөгжмөд зэрэг татаад би биенийхээ цоглогоо аваад нөхөө тавьчихаар үргэлжилсэн юм гоё. Тийм. Энэ хилдэвтэй шүү. Хилдэвтэй. Бидний хил дээр бас нэг юм ич идэг юм уу гэсэн далдын ямар нэгэн зүйлс бас холбоо байна тий. Тэр талын бас хүмүүс сонирхдаг хүмүүс бас их сонирхож сурч бас одоо хөвдөч юм бас. Одоо нав дээр дахиад хүн ирсэн байгаа. Багшаа намайг нэг юм янгирны өртөө ятгах тоглол гээд тэгээд би ирээд олоогүй тийм байд юм байх тэг хүнс асууд мэдээгүй. Тэгээд аймгийнхаа орон нутгийг судлах музейрээ ороод манай авгахад асуусан чинь энэний тухай хэлээд тэгсэн чинь тантай ингэж холбогдчих байна. Энэ ямар ятгах гэдэг юм бэ? Тэгэхээр нэг юм нарийн холбоос харагдаад байна. Хамаарахгүй ч гэсэн тэр хүн алт ядгыг мэдэхгүй мөртлөө нэг тийм мэдээлэл аваад энэний хойноос ингээд хийлээд ингээд надтай холбогдоод байдаг тийм. Тэгтээ алт ядгах дээр хамгийн одоо нэг дахин сэргээгдэхэд нийт цаг хугацаанд сэтгэлийг хамгийн гой хөгсөн газар нь Тайвань улс гэдэг юм. Тайвань улсын засгийн газрын 9 сайд гэр бүлийн хамтаар алтан ядгах хүндэтг нь хүлээж авч Тайваны грант зочд бодолд бидрийг болж оройно хоологч тэгж хүндлэл үзүүлж ирсэн. Турк улсын ерөнхийлөгч Эрдоган бас түүгээр дамжуулж бас тэр Евразийн ерөнхийлөгчтэй холбоо гэх том холбоо. Тэрийгээ дамжуулж бас намайг урьж алтан ядгах хүндэтгэл үзүүлж ирсэн. Ерөнхийдөө алтан ядгах ЮНЕСКОгийн тайзан дээр л бас тоглогдсон. Орсын холбооны улс Хятад улсын хэмжээнд бас нэлээд дээд түвшний уулзалтууд дээр ерөнхийлөгч бас бэлэг болж очиж байсан. Өвөр Монголд тэгээд Халимаг, Бурят соёлын яамны сайд, Якут
өөр хаана юм бол. Корны Нэлээ олон улсад бас яасан шүү. Музей тавигдсан. оо за. Музей тавигдсан. Нэлээд судлаачийн бүтээл музей тавигдсан гэдэг чинь амар биш шүү дээ. Маш олон музей тавигдсан. Тэгээд дээрэс нь Увс аймгийн орон нутгийн судлах музей бас тавигдсан байгаа. Тэгээд ер нь энэ хөгжим бол их олон хүний зүрх сэтгэлийн гүнд маш гүн бот оршсон энэ хөгжим. Одоо үйлдвэрлэлийн явц юм уу тань дээр патентаар одоо үйлдвэрлэгддэг гэсэн үг тийм. Ерөнхийдөө судлаачийн 100% оюун санааны хөдөлмөр. Оюуны хөдөлмөр. Энэ оюуны хөдөлмөрөөр дамжуулаад тэр археологийн олдврыг архео хөгжим судлалыг хүрээнд дахиж сэргээгээд хөглөгөө жавхтас бүх юмгийн тоглоом арчнуудыг бий болгоод уран сангаа баяжуулаад энэ 15 жилийн энэ нийт хөдөлмөр маань өөрөө алтай ятах бол яалтчгүй миний судалгааны бүтээл гэж бол би одоо хэлэн тэ. Үйлдвэрлэлийн хувьд болохоор анхны алтай ятахыг ашиглан магна үндэсний хөгжмийн үйлдвэрийн эзэн хөгжим орлооч байгуулж байгаа анхны алтай ятахыг бол уралсан. Тэгээд одоо л Увс аймагт уран чарсын одоо මේ баяр сайхан гэж залуу энэ алтай ятахыг уралж байна. Яг одоо ерөнхийдөө одоо л их юуны алтай ятахын дуу, дуграл, дуурсал, хийц бүх юмнууд бол маш сайхан жигдэгдсэн. Алтай ятах бол үнэхээр сайхан хөгжим болсон. Зүгээр олон улсын хэмжээний судалгааг бас явуулаад олон улсын хэмжээнд бас дахиад тэрний хийц технологийн судалгаар орохгүй бол бас болохгүй. Яг тэгэхээр ийм ижил төстэй хөгжим Монголд байдгүй. Хийц технологиудаас эргээд бол ганц хоёр алдаас харагдаад байна. Ирээдүйд үлдээх гэвэл бүх асуудлыг шийдэх хэрэгтэй болно гэсэн үг. Угсаатынхын язгуур шинж соёлын бүгдээрээ энэ ч өөрөө Монголыг одоо тусгай тогтнолын гол дархлаа тэтгэж байгаа гол амин чанар нь тэр болдог. Бид Монгол үндэстэн гэж авч үздэг. Өнөөдөр үндэстнийг бүтээхэд тулд олон угсаад нэвлэлд нэгдэх түүхийн маш урт хугацааг тоолж олон зөрчлийг бий болж өнөөдөр үндэстэн бий болсон учраас угсаатны соёлоос хамаагүй оролдох дэмий гэж үздэг судлаачд байдаг. Гэхдээ үндэстнийг бүтээж идэх зүйл нь угсаат нь бөгөөд үндэстний түүхийг угсаад идэх бүтээдэг болохоор угсаат нь өөрөө үнэт зүйл гэдгийг бол бид ойлгох ёстой. Тийм учраас олон улсын хэмжээнд угсаатны этномузикологи хөгжсөн, археомузикологи хөгжсөн, археомузикээс гадна математик, физикийн хөгжим тэгээд байгалийн олон геомузикээс эхлээд хөгжмийн шинжилгээ хам бол маш замбараагүй задарсан. Тийм ээ. Ийм үед л энэ алтай ятах энэ олон судалгааны арга зүйг өөртөө шингээгээд яг энэ дээр байх. Энэ тэгш амар босоогүй шүү. Зүгээр нэг ингэ сэргээд юм гэж хүмүүс харж байна тийм биш. Маш их одоо хүч хөдөлмөр судалгаа тий. Хавсраг хор гаруй судалгааны судалгаанд орж иж өнөөдрийн хөгжим чинь бүтэж өнөөдөр би та нартай чөлөөтэй ярьж чадах хэмжээнд өөрийгөө цэнэглэж ярьж байгаа болохоос тааж ярихгүй шүү дээ. Ард түмэнд энэ бүхэн үнсэн болоод очичаасаа үхээс өмнө гэж би дотор бодоод байна л да. Хүний амьдрал чинь айгүй богинохон тий. Гэхдээ үхлэх хүмүүс уу гашуу гэдгээр нэг авч үзэн үхлийг өөр шалтгаанаар өөрөөр ойлгодог. Үхлийн тухай олон ойлголтууд байдаг. Миний хувьд болохоор энэ бол одоо энэ хугацааны амьдралын хил хязгаарын төгсгөл учраас нэгэнт л би дуусгах юм бол дуусгахаас өмнө хийхстэй зүйлийг үлдээж өгөхстэй зүйлүүдийг өгөх шалтгаанууд бол байгаа шүү дээ. Тэгээ муу яр биш шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өхөл хүртэлх амьдралыг бол би бол дотор төлөвлөсөн явдаг гэсэн. Тэр хүртэлх би олон зүйлийг хийгээд бүтээгээд ингээд гоё жаргалтай явна. Угаасаа хамгийн жаргалтай юм чи би өөрөө олчиж байгаа юм л. Тийм байна. Яг бүх юм доторхоо олчиж байгаа болохоор тий. Танд маш их гэлалаа. Тэгээд урилгын одоо хүлээ авч ирж одоо сайхан яриа өрнөсөн. Маш их талархлаа гэлалаа.
нуттагта тамсага бумбинарна таван уе уллумлассан тэхэдуллаханы хогон тамсага бумбаханы хогон узынналдарханы хогон үйнін жүнжаңғыр кетчіл бәжілгеннілді Uzunuldarhani dallu bähäden jönjängregli täbähät Ölsam bedas şozagan dütkün sürge bilçes bäh Örgün serde dallan kavandırga gerge dokslaş bäh Ördi nöşe guvurldassa Açmi nöşe gınzırıssana Musta bulinus şarmangas Odalan dokta diret Uzunuldarhani galçıldırga gergin tallat Örgün sürgin hammun avva duyya Unsegin tasla gitçil Özgide jağın huginde Uhri şirin boğut Uyrin usunda şettice hayyadın Cünni şeygılık cınna havulde dükki Uçça zılmın avva diyorsun ginnillu Uhri şirin bodaldoyum Uyrin ussan huvı joğu Olli zakhanıtta tähäbettil şarrın avvahata Kulakçın yattu engin harrat Usnadu nide tezgargadu tazni jillu züllet Ulite jağın huda bäjilginnillu Gürdetini vedere tingizdılla urherdigiç İmgin borullu cinna ikkide bayıldım morgot Gide jağın huğunna urgin avça tetçe geti Ungot hurvat endroç ginnildu Üstündesin harçı hıygiç Uvtug doğran ucalgin Harta şolmaz uçvigitçil harmadara Halxalçgenne Uyya zuli guluçgenne Zılta maxi zuluçgenne Ergin suva ersne halma Harqsan ticesin huda Ammar min